Тэмүүж хэлж чи хэрэггүй. Эрсдүүцээ. Нөхрийн төлөө миний өмнөөс эрсдүүцээ гэж байгаа байхгүй юу? Энэ өвчнөд ёс суртахууны маш том үнэлэмжийг хэлж байгаа. Одоо бол ашгүй чи яваад гэх гээд байна штэ. Чи сайн залуу шүү. Чи сайн залуу. Бараг мөрийн халагдаж. Чи илүү хурдан чи овсгоотой чи жахан баадуугийн чангалж байгаа жахан көөргөж байгаад явуулж мэдхэр байхгүй юу? Тэгэхэд Тэмүүжинд хэлдэггүй хэрэггүй чи миний өмнөөс эрсдүүцээ гэж. Өөртөө намд өдий хүртэл эрсдэл хүлээгээд явж байгаа тэр хүүг хайрлаж байгаа ойлгож байгаа үнэлэмж шүү дээ. Тэгээ ингээ хөөгд ирсэн чинь Тэмүүж өшөө хөөгд чинь нөгөөдөр нараас хөөж байгаа. Тэр хоёр тэгсэн чинь нэг номтой байгаа байхгүй юу? Нэг номтой байсан гэдэг нь юугаар мэддэг вэ? Тэр боорч хэлж. Чи над номоо би эргэж харуулдаг гэдэг. Тэр Тэмүүж ахаа хэлж хэрэггүй би өөрөө харуулдаг. Чи миний өмнөөс ахаад эрсдүүцэж хэлж байгаа байхгүй юу? Энэ хооронд энэ ийм мөн чанартай хүмүүсийн хооронд ямар харьцаа үүсв? Сайн байцгаана уу эрхэм үзэгчид сонсогчдоо. Хөгтөнгөр подкаст хэлж байна. Энэ удаагийн дугаараар зохиолч, сэтгүүлч, за та бүгдийн сайн мэддэг цагаан бороо, галчшуу зэрэг романуудыг бичсэн Намжин Мэдхийг урьж оролцуулаад байна. За сайн байна уу? За сайн байна уу. За хоёул шууд л ярианд орч тий. За бид хоёр сая эхлэхээс өмнө нэлээд ярьж суулаа. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр монголчууд өвөг дээдсийнхаа түүхээс ямар сайн чанаруудыг авч болох, ёс зүйн код, үзэл санаа, итгэл үнэмшилгээд маш олон зүйлүүд байгаа. За өнөөдөр манай Монголын залуучууд маань юу дутагдаад тий ахмад хүнийнүүдээр, зохиолч хүнийнүүдээр одоо юуг бид нэр одоо та яг өөрийнхөө адилхан хүүтэй байгаа шүү дээ тий юуг илүү хувь хүн талаасаа хүүхдүүдтэй, ойр дотныхоо ах дүүстэй, залуучуудтай зөвлөж хэлж ярьж за энийг л ойлгуулахгүй бол болохгүй даа гэдэг нэг монгол хүний түүхэн өвөг дээдсийнхаа авсан сүнснээс авсан амин сүнсийг юуг нь одоо илүү тодтогч өгүүлж байгаа. За бэчнэх ахтар зөвлөгөөгөө харч юм шүү дээ. Өгдөгөө юу? Нэг хоёр зөвлөл байд юм. Ер нь бол залуучуудад ялангуяа энэ цаг үеийн монголчууд маань ганц залуучууд гэхгүй. Энэ цаг үеийнхэн маань хоёр зүйлийг нэг жаахан анхаарад хараад илүү их одоо үн цэнийг илүү ойлгож мэдрээсэл гэсэн нэг юм бодлого бай. Нэгдүгээрт нь бид өөрсдөө танин мэдэх асуудал. Монгол үндэстэн гэж хий юм бэ? Одоо бол хувь хүн хэмбэ гэдэг асуудлыг бол нэлээд ярьдаг болчихсон байна шүү дээ. Одоо хувь одоо болч юм уу, бат ч юм уу. Тэгэл юм уу те. Тэр хувь хүний чинь нийтлэг шинж болдог үндэснийхээ онцлогийг бид нар маш сайн мэдэх хэрэгтэй байна. Тэгээ тэр үндэстэнд байсан одоо магадгүй бүдгэрч суларсан байж магадгүй тэр үнэт зүйлүүдээ бид нэр эргэж харах хэрэгтэй. Үнэхээр байсан бол тэрийг сэргээгээд юу нь энэ цаг үед илүү тохирох юм байна. Юу нь энэ цаг үед одоо шаардлагагүй байна. Юуг нь бид орчин үеийн одоо нөхцөл байдал тохируулж модернизац хийх юм бэ гэдгээ бид олж хардаг байхаас л гэж үзэж байгаа. Нэгдүгürt. Хоёрдугаарт чинь бид нарын нэг бусдаас ялгарх онцгой шинж шүү дээ. Бид ягаад Америкээс өөр, ягаад Оросоос, Германаас, Солонгосоос, Японоос, Хятадаас өөр юм. Нэг онцгой өөр юм байна да. Тэр өөр юм байсан тулдаа энэ өөр байгаагийн одоо үнцийн ач холбогдол юу юм бэ гэж асуулт зайлшгүй те. Гэхдээ ягаад зөвл өөр байх гэдэг юм бэ? Өөр байсан тулдаа л орж ирсэн байхгүй юу? Ондоош л яригдчихэв гэсэн үг. Өөр байсан тулдаа бид үндэсний өрмөц онцлогоо өдий хүртэл хадгалж ирсэн тулдаа өдий хүртэл амьдарч тисж ирж байгаа. Хэрвээ өөр байх юмд байхгүй болчих юм бол бид байдгал нэг Аз бол. Намхан нуруутай, навчар амартай. Одоо Аз царайдаг, улаан арьстай, Монголд төрдөг. Өөр бидэнд өөр ямар ч үнц нь байхгүй. Өөр дэлхийн аль нэг оронд очлоо гэхэд Монгол гэж ялгарх бидэнд өрмөц онцлог, онцгой шин чанар соёлын болон танин мэдгүй ёс зүйн тийм тулгуур шин чанар байхгүй бол бид байдгал нэг Chinese бол. Яг хэлтэй. Гол компьютер програм сайн мэддэг, гол 8 сайн хийдэг. Байдгал нэг Chinese. Тэнд ялгарх үнц нь байхгүй. Ялангуяа гадаадд урт богино хугацаагаар суралцсан, ажилласан залуучууд нэг юм ихэнх нь олонх нь нэг юм маш сайн анзаарч ирдэг. Тэр нүгээр бид чинь өөр хүмүүс биш үү? Бид Ирландуудаас өөр юм байна. Үнэт зүйлийн ирэмбэр өөр үт юм байна. Зан характераар өөр үт юм байна гэж.
тэр өөр юм маань юу юм бэ гэдгийг бид маш сайн мэдрэх хэрэгтэй. Нэгд. Тэрнийх үнц нь тэрийг хадгалж тээж явах нь уламжилж авч явах үнц нь юу вэ гэдгийг бид нар сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр чинь бид нарыг ялгаруулж зөвхөн ялгаруулах асуудал гэдэг биш. Бид нарын өөрсдийн оршихын хамгийн чухал үнцийг болж идэг гэдгийг л сайн мэдрэх хэрэгтэй. Тэгээд энэ монголчууд ер нь дэлхий дээр одоо 2000-аас 2500-аас дээш жил орсон амьдарч ирсэн одоо цөөхөн гэдэг үндэстнүүд бий. Өнөөдөр дэлхий дээр. За 90 гаруй гарын хуруунд багтахаар шахуу цөөхөн баг. Тэр цөөхөн үндэстнүүдийн нэг шүү дээ бид нар. Хамгийн наацхан. Одоо Хүнүгийн Модон Шэний хаан оронд суусан манай тооллын өмнөх 210-аад оны үеэс одоо Хүнүгийн төр төсний түүх бид тэмдэглэдэг шүү дээ. Тэр чинь одоогоос нэг 2200 гаруй жилийн өмнөх түүх байна. Гэтэл тэрнээс өмнө хад 2-3 жилийн өмнөх түүх байна. Өөрөөр хэлбэл Хүнүгийн Модон хааны эцэг нь Төмөн Шанив байсан. Төмөн Шаниваас өмнө дахиад 6-7 Шанив байна. Тэгэхээр хаан байгаа газар төрт улс байна гэсэн үг. За Хүнүг бол нэг хэсэг одоо дэлхийн төвчд маргаантай байсан. Одоо энэ Өнөөгийн Монголын өвд эзэм мөн шүү. Тэгээд нэлээд одоо эсэргүүцдэг үүсгдэг байсан. Сүүлийн үед бол манай төвчч бол нэг сайн зүтгэж байна, сайн явж байна. Ер нь бол Хүнү бол судалгааны бүхий талын одоо үзүүлэлтээр монголчуудын өвд эзэм мөн байна гэдэг рүүгээ ерөнхий явууллаа. Өөрөөр хэлбэл тэр генетик судалгааны өвд байна, археологийн одоо олдрууд, одоо соёлын олдрууд босод эдгүүрийн зүйлсээр оюун санааны юуны хувьд тулгуур үнэцүүлээ өвчсөн. Ер нь бол Хүнү бол өнөөгийн монголчуудын өвд эзэм мөн байна гэсэн ийм юм төр хүрчлээ. Тэгэхээр бид чинь багадаа 2500 жил орсон байна гэсэн үг. Гэтэл ийм урт хугацааны түүхтэй улсыг за өнөөдөр дэлхийд дээр ингээд тоолоод үзье. Бид нарын хойд хөрш бол нэг 1000 хэдэн зуун жилийн настай шүү дээ. Одоо манай тооллын 1-р мянганы дунд үеэс хойхон Орос гэдэг славууд төгөөнд тавцсан дээр гарч ирсэн. Япон бол нэг манай тооллын өмнөх бас Оросоос жаахан өмнөх үе. За одоо Солонгос гэдэг мөн ойролцоо. За тэгээд бусад үндэстнүүдгээ харахад дандаа голдуу 2-р мянганы заагаар тэрнээс хойш. Зарим нь бол саяхан 1-р мянганы 1-р мянганы ихэнх үед зарим нь бол 2-р мянган руу орж иш өссөн үндэснүүд ба шүү дээ. Эртний үндэс гэдэг тэр одоо манай урд хөрш хятад бол өөрсдөө 5-6 мянган жилийн түүхтэй гэж сүүлийн үед зүтгүүлж байна. Магадгүй тэрийг одоо бид нар тэр нь үнэн тэр нь худлан хэлэх болцоо байхгүй. Ямар ч үсэн эртнийх нь бол үнэн. Одоо энэ хүннүүчүүдийн язгуур үндэс зүйл одоо бидний яс цусны өвдөж байна гэж ойлгож байна тий. Тэнгүүд энэ хүмүүс юутай байлаа гэд ямар үндэсүүлэлтэй байлаа гэд тийм супер байгаад. Түүхэнд маш өндөр тэлэлтийг хийсэн. 2-3 цагаан хүннүү, хар хүннүү гэд тий. Европ хүртэл нэрээ дуусгацсан байж байгаа. За тэр үндэс зүйл нь өнөөдөр биднэрт яг юу хэрэгтэй? Юу нь бас хэрэггүй гэж үзэж байна. Тэр өмнөх яриагаа хаад санааг үүсчихтэй. За одоо Армян нэлээ Перс эртний үндэстэн байна тий. За одоогийн Италичууд бол эртний Ромчуудын бас тодорхой хэсэг нь байгаа. Гэтэ яг 100 хэцүү. Сүүлд нь тэр дундад 100-ны эртний үед дундад эртний үед тэр хойдлоос Лангобардууд орж ирсэн юмуд байгаа. Өнөөдрийн Месир буюу Египтийн ард түмэн бол эртний одоо парануудын өр удам гэхэд бас жаахан хэцүү. Тэгэхээр ингээд тарих юм бол тэр эртний түүхтэй орон цөөхөн болчихж байгаа. Эртний түүхтэй байхын нэг давуу тал байна. Давуу тал нь өгтөр маш одоо танин мэдсэн зүгээр хөөгөнтэй харьцуулахад 60 настай хүн 20 настай хүн хоёр ялгаа байна шүү дээ. Танин мэдсэн төвшин амьдралын туршлага шалвар. Тэгээд их олон юмыг болдог танин мэдсэн байна. Тэгэд тэр болдгоч үндэснэр юу болдгоо хтэр ёс заншил хорио цэр. Монголчууд үнэхээр урт одоо өг үндэстэн гэдэг юугаар нотлогддог нэг зүйлний хтэр монголчууд шиг олон хорио цэр ёс заншил соёлын өрөмц элементтэй улс үндэстэн дэлхий дээр маш ховор. Маш ховор. Одоо бид нар хорио цэр ярьдаг шүү дээ. Одоо монголчууд чинь нэг баг бүх юмн дээр хорио цэр ёс заншлын ямар нэгэн код бичдэг. Одоо энэ ширээн дээр гэхэд бид сууж болдог, хэл хөлөө гаргаж болдог. Америкууд бол одоо битээр ярьж байгаа бол хөлөө тавьчиад
давхага өөдөөс харуулсан суучаад чөлөөтэй ярьж байгаа нь энэ ямар ч цээр байхгүй. Одоо бусад Европын бол ширээн дээр сандаалах бол энэ хүнд. Тэгэхээр энэ бидэнд нэг огтөөр нэг яагаад энийг хориглоод байгаа юм гэж. Энийг хоригсноор ер нь юу одоо юугыг авч үлдэх гээд байгаа юм. Энэ дээр суулаа ширээн дээр хөлөө тавилаа гэдэг ер нь гол малгайгаа газар тавилаа гэж зөнхөө газар тавилаа гэдэг. За тэгээд монголчууд энэ олон хорой хідэн 100-аар тогтохгүй мянгаад юм байна. Тэр чинь зөвхөн хүмүүсийн хоорондын харилцаанд идэвгүй бүх амьтаа аймгүй бүх эд зүйлс юмст хорой зэр байдаг монголчууд. Байгаль одоо ус татал усгүй бид нар усанд одоо нөгөө цагаатай юм оруулдгоос ахгүй бол маш олон юмнууд байгаа шүү дээ. Тэгэл овоо тойроход хүртэл айл гэрт орлоо гэхэд зүүд нь биш баруун үүд нь тойрдгоо ч гэл ингээл янз янз хаан суудгүй модгүй айлын гал зүхнэ хүмүүс суудгүй мод маш олон хорой зөв баг мянгад юм байгаа байхгүй. Энийг чандлан сахих нь чухам яагаад хэрэгтэй вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ нэгдүгээрт бид нэр өг үндэстэн байна гэдгийг харуулж байна тийм. Хоёрдугаарт энэ өг үндэстний энэ түүгийнхэн урт хугацааны магадгүй бид нар яг тэр хүмүүгийн түүхээс өмнөх буган соёлыг хэрвээ монголчуудын өг дээдс гэж үзэх юм бол тэгж нотлогдох магадлалтай. Тэгэх юм бол бид нар ер нь багадаа 3000-аас цааш жилийн настай үндэстэн болж хөвөрнө. Одоо энэ ханы хүний соёл тий хүний соёл хүннүү соёлоос өмнө буган соёл ба шүү дээ. Буган соёлыг чинь түүхчдийн үгж үз чинь нөхдөр хүннүүгээс өмнөх одоо энэ Монголын уудам орон зав шүү дээ. Одоо хянганаас тэнгэр уул хүртэлх урд одоо цагаан гэрмээс хойшоо байгаль далайн өнгөртөл энэ өргөн удам орон зайд нэг соёл асар урт хугацаанд оршин тогтсон байна гэж байгаа байхгүй юу? Тэр археологийн олдвороор татлагдж байгаа. Тэр нь одоо ерөнхий нэр нь буган соёл гэж хэлдэг юм л та. Тэр соёл нэг энэ өргөн удам орон зайд урт удаан хугацаагаар оршин тогтсон бол юу нь баталгаатай вэ гэхээр төр тулстай байсан баталгаатай байхгүй юу? Тогтвортой төр тулстай байсан баталгаатай гэсэн. Тэгэхээр бид нар энэ тэр нарын өр удам дараачин шууд залгамж халаан хүн нүгэж үзэх юм бол энэ бол бид дөрөг одоо 3000-аас цааш өсөй одоо түүхтэй урт настай өг үндэстэн бол дарах гэдэг шүү дээ. Тэгэл яах вэ? Тэгэхээр энэ танин мэдсэн танин мэдхүү маань бид нарын өнөөдрийн одоо тэр Библи биш. Европчууд бол Библи үгүй бол одоо Коранч биш те. Үгүй бол 2500 жилийн өмнө амьдарч исэн Күнзийн сургаал өнөөдөр хаттын оюун санааны цөм одоо идеолог болж штэ. Яг тэр бол биш. Бид нарт юу байна вэ гэхээр бидний гар дээр одоо юу тийм эцсийн код ч юм уу ямар нэгэн байна уу гэх юм бол бид нар тэр байгаад байгаа хгүй. Тэр маань энэ их олон танин мэдгүй хорой зэрэг байна. За энэ яхаараа одоо бид нарын тэр танин мэдхийн одоо код болчт юм бэ. Энэ чинь дунд 100-ны үеийн оцрогдсон бүдүүлэг харанхуй үеийн одоо тийм хинч хэрэггүй зүгээр хоосон ёс заншил. Мөхс үсэг биш юм уу? Гэсэн асуулт гарнаад. Тийм. За дутуу учрыг нь тайлбар нь хэрнэ штэ. Залуучууд тийм. Энийг бид нар заавал тэр дотор одоо баг 1000-ад орой заншил байна гэж штэ. Тэр дотор бидэнд цаг зуураас орж ирсэн зохиомл танин мэдхүйтэй холбоогүй тийм догматизм зүйл бол байгаа. 10 зүйлийн нэг нь тийм байлээ гэд бусд нь худлаа гэсэн үг шүү байхгүй юу? Тэгэхээр бид нар бол тэрийг маш нарийн ялгаж салгаж харж явах хэрэгтэй байна. За одоо бид нар ингээл цаашаа ингээл за одоо ингээд тэр утга учир руу орё л тийм. За ер нь энэ 20 цэрийн цаана ер нь юу яг яах гэдэг. За тухайн үндэстэнд нэг 2-3 үндэстэн улсад 2-3 зүйл байгаа. Нэгдүгээрт нь тухайн үндэстний ёс зүйн код хаана байна гэдэг. За монголчууд ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйлийг яаж үзэж ирсэн бэ гэдэг хэрхэн үзэж ирсэн бэ гэдэг асуулт байна шүү дээ. За Европт жишээлбэл ёс зүй гэдэг юмыг хүний нийгмийн харилцаанд орж ижил ёс зүйн асуудал одоо бодиттой болж хэрэгждэг. Гэтэл монголчуудад бол энэ нэлийн өөрмөц байсан байна. Өөрмөц байдгийг яхаар адилхан хүмүүс шүү дээ гэж шүү дээ. Гэтэл монголчууд бол ёс зүйн хэм хэмжээг зөвхөн хүмүүсийн нийгмийн харилцаанд орох төдийгөр биш. Энэ ертөнцид оршиж байгаа амьтаа болон амьгүй бүх зүйлд ёс зүйн хэм хэмжээг чандлан баримталж ирсэн. За тэрэн дээр одоо жишээ авах юм бол тэгэхээр одоо байгальтай харилцаад одоо ан амтэн шувуу нохоо одоо тэгэл үүс шороо чулуу ус мод
Тэгэхээр ёс зүйгээр өөрийнхөө үйлдэлийг л ажиглаад нь шүү дээ ухамсартайгаар. Тий, одоо өөрөөр хэлбэл тэр чинь ийм байна шүү дээ. Одоо жишээлбэл одоо залуучууд Фридрих Ницше гэх уншдаг болсон. Одоо Германы философч те. Ницше бол ёс суртахуун чинь ер нь нэлээд асуудалтай гэж үзэжсэн шүү дээ. Ягаад гэвэл ёс суртахуун бол ерөнхийдөө бодит амьдралаас харахад байхгүй л байгаа шүү. Хоомол зүйл шүү. Байж магадгүй шүү гэдэг. Тэгэхээр юу гэж хэлж ийн нөхдөр маань хүн тухайн үед Ницшегийн үед одоо судалгаанд өртөгдсөн ёс зүйн янз бүрийн одоо элементүүд, үзэгдлүүд зөрчилтэй байсан баг. Дотроо. Тухайлбал одоо жишээлбэл Европт бол 92-ийн хооронд гэр бүлийн хайртай хүмүүсийн хооронд бол нандин харьцаа байгаад байдаг. Тэрийг зөрчих нь те ёс зүйн асуудал болж өрч. Жишээлбэл чи их нэрээсээ гадуур юм их нэр чинь чамаас гадуур ч юм өөр 2 дахь 3 дахь 4 дахь харьцаатай байх нь ёс суртахуунгүй зүйл гэж үздэг байж та те. Гэтэл Африкийн зарим оронд зарим овогт эсрэг байсан байна. Жишээлбэл би таниад хүндэж очин болоод очлоо те. Танаа гэтэл хамгийн хүндэж очиндоо юугаар дайлдаг вэ гэхээр эхнэрээ л өвтнө. Эхнэрээ санал болгож байгаа юм тийм. Гэхдээ энэ чинь хоёр өөр орон зайд хоёр өөр ёс суртахууны дүрм үйлчлэлт байна шүү дээ. Хэм хэмжээ үйлчлэлт байна шүү дээ. Тэгэхээр энэний цаана юм тодорхой одоо тийм байгалийн хууль шиг тийм хууль алга байна. Гэхдээ Африкт чинь юм шүү. Нэг нөхөр олон их нэртэй. Тэгээд хамгийн элбэг дэлбэг юмараа дайлаад байгаа юм шүү. Яг хөө тэр ч байна. Гэхдээ элбэг дэлбэг байх нь ч зүгээр ганц их нэртэй байсан шүү дээ. Хэрвээ эхнэрээр одоо дайлаагүй бол ёс суртахуунгүй хүн болж өрнө. Бүр эсэргээр тийм. Тэгэхээр эн чинь ийм хоёр өөр юм багт шүү дээ. Тийм байгаад. Хоёр өөр одоо хэм хэмжээ үйлчлээд байна шүү дээ. Тэгээ энийг чинь одоо ингээд үзэхдээ эн чинь цохимол юм биш үү гэсэн асуулт гарна. Өөрөөрийнхөө нөхцөл байдал тохируулаад зохиожсон биш үү гэж. Гэтэл монголчуудын хувьд бол ёс зүй гэдэг бол ёс суртахуун гэдэг бол байгалийн жамд нийцж амьдрахыг ёс зүй гэж үзэж байна. Байгалийн жамд. Байгалийн жамыг эхлээд танин мэдсэн байна. Энэ ягд монголчууд байгалийн жамыг тань мэдсэн байв. Ер нь байгалийн жам гэхтэр энэ ертөнц оршихын үндсэн суурь ерөнхий зүйд тогтол байхгүй юу? Байгалийн шинжилгээ ухаан тийм. Одоо өвс шороо яадын, салхи яадын, хавар намар яадын, тэнгэр огтруу яадын, мод ургамал яадын. Тэр дотор хүний амьдрал хамт явж байна. Хан амьд яад. Тэр бүгд өөрийн гэсэн зүй зохицолтой. Тэр зүй тогтлыг эвдэж болохгүй. Энэ өөрөө ёс суртахууны хэм хэмжээ байхгүй. Энэ өөрөө танин мэдэх байхгүй. Ягаад гэх юм бол ёс суртахууны цаана том танин мэдэх байна гэж үзэж байгаа байхгүй. Танин мэдэх. Эний чинь цаана дагсан өв соёл байна. Тэгээд монголчууд ёс суртахуун гэдэг зүйлийг товчхондоо юу гэж үзчихсэн бэ гэхээр энийг хамгийн сайхан их гоё уран оновчтой тодорхойлсон юм бол судлаач Чулуунбат Эрдэнэ байгаа шүү дээ. Юу гэж тодорхойлсон бэ гэхээр оршихын төлөө оршихыг ёс суртахуун гэнэ гэж. Маш гоё тодорхойлсон. Өөрөөр хэлбэл оршихын гэдэг чинь энэ ертөнц орших шүү дээ. Ертөнц оршиж байгаа энэ бид нарын нүдэн дээр оршиж байгаа энэ физик ертөнцийн зүй тогтлыг хайрлан хамгаалж тэрийг сахин чандлан сахиж амьдрах нь хүний хамгийн дээд амьдралын утга учир болж тарж байгаа. За тэгэнгүүт байгаль ихтэйгээ хайрлах юм байна, сонсох юм байна. Тэр дүрм журмын дагах юм байна тий. Хүн хоёрдугаарт ороод ирнэ гэсэн үг. Үгүй хүнтэй дотор явж л шүү дээ. Оршихуй дотор явж байгаа. Монголчууд чинь хүнийг өөрийгөө жишээлбэл би гэдэг хүн энэ том ертөнц шүү дээ. Физик ертөнц шүү дээ. Физик ертөнцийн нэг өчүүг нэг хэсэг байхгүй юу? Гинжин хэсгийнх нь нэг л сэтэл гэж үзэж байна тий. Барууныхан болох төр хүн тустай. Ертөнц тустай. Хүн тустай байхдаа бүр эгоцентрист үзэл бол би энэ ертөнцийн төв гэж үздэг байгаа шүү дээ. Тэгээд тэр хүний тэр онцгой шин чанарын шин нэгдүгээр тавьдаг. Тэгээ энэ бол тийм одоо айхтар би бол энэ эгоцентрист үзлийг бол тань мэдхгүй анхан шатны нялх үеийн тань мэдхгүй гэж үзэж байгаа. Тэгэнгүүт одоо Европын том одоо хөгжилд хүрсэн орн яхаар нялх байд юм гэж. Энэ ертөнц оршихын жамыг танин мэдээгүй бол тэр нялх байхс шарах байхгүй. Тэгээд зөвхөн би өөрийн бие дээрээ төвлөрдөг танин мэдгүй хизээч төгс төгөлдөр танин мэдгүй байх боломжгүй. Өчигдөр инглишэлд XAI гэдэг те Elon Musk-ийн одоо XAI гэдэг хэмлээ ухааны компани Grok 3 гэдслөө ингээ гаргаад ирчих. Тэр модель нь яадаг вэ гэхээр бид нэр орчлонгийн үннийг олно гэдэг ийм хэмлээ ухааны том дата өгөгдлүүдийг нь
боловсруулад орчлонгийн үннийг олно. Одоо жишээлбэл дэлхийд дээр 365 хоног секунд тутамд нь хэмжээд те яаж давхцаж гэнэ гэдэг ерхий зүй тогтлоо ярина гэдэг ийм үн рүү орчлоо л да. Зөв. Тэгээд яагаад ингэж байгаа юм гэхээр одоо манай улс орнуудын те төр засгууд өөрөө маш их хэмжээгээр ингээд одоо Америк нэгдсэн улсын хувьд drill baby drill гэдэг ухаад эхэлж байгаа. Ухангуудаа эргээд экосистемийн асуудал гарч ирээд сая Калифорни төмөр сар гарan боллоо. Тэгээ өглөө болгон гадаад митэн дээр ярьцгааж ирэл та. Тэгээ ингэнгүүт тэрнээсээ давсан илүү нөгөө одоо хохирол эдийн засгийн үднээс л харахад. Тэгээ яг барууны ертөнц бол одоо энэ ертөнц оршихын зам гэдгийг физик оршихын зам гэдгийг зөвхөн хүрээлэн байгаль ертөнцийн хүрээнд ойлгож байгаа. Бас л явцсан харж байгаа гэсэн. Зөвхөн өөрсдөө хүрээлэн байгаль дэлхийд. Гэтэл монголчууд болох тэр энэ нийт физик ертөнцийн тухай асуудал ярьж байна шүү дээ. Нийт физик ертөнцийн. Далд ертөнц гэдэг одоо энергийн хэмжээсүүдийн тавс оруулж яриад байна. Тэр дотроо бол нарны гэрэл, квант физик, гэрлийн физик. Тэрийг одоо тань мэддэг төвшин хэмжээгээр ойлгосон хэмжээгээр л хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тань мэдгүй одоо за нэг нь физик ярьсан дээр өнөөгийн физикийн шинжилгээ ухаан бол хамгийн сонирхолтой шинжилгээ ухаан болчиход байна шүү дээ. Яг гэвэл маш олон тайлгдаг өнөөцсөн байдаг. Бус технологи юмнууд одоо хариу гарч ирсэн байна. Физикчид энэ ертөнцийг юу гэж үзэж чинь хөхтөр нь физик ертөнц бидний мэддэг физик ертөнц бол нийт физик ертөнцийн өсрээд 5%, 6% байна. Нийтэн таригдж гарт ирж байгаа. Тий. Одоо нийт судалгаанд өртөж байгаа нь тий. Тэрний цаана 95 орчим хувь нь бид нар ямар нэг юм байна тодорхойлох болчихсон. Нөгөө тэр доктор нөгөө хар матер юу гэдэг антиматер энэ төр өшөө их олон одоо тэр дотор бүр томьёонууд нь ингээд ажилтсан томьёонуудтай. Тий бид нар одоо бүр энэ эзотерик ухаан тэр гэл шолол байдгийг хүртэл байх магадaltaй гэсэн үг байхгүй юу. Тэгэд нэг сонирхолтой юм ярьж байгаа нөхдөр энэ тэр ил байгаа тэр 94-өөс 6 буюу дунджаар 5%-ийн хувь заяаг мөн чанарыг шин чанарыг далд байгаа тэр 95% тодорхойлдог гэж. Энэ маш сонирхолтой зүйл байхгүй. Монголчуудын таны мэдхийн төвшин яадаг вэ гэхээр тэр эрт цагт тэр ертөнцийн жамыг оршихын зам гэдэг юм ямар нэгэн хэмжээгээр таньсан байдаг. Тэр ахаад сөрөг асуулт гарч ирнэ. Яагаад монголчууд таньчид Орос хэд таних юм бэ гэж. Яагаад эртний үндэсний хятад таних 6000 жилийн түүх. Эн чинь ахын онцлогоос шалтгаалж байгаа байхгүй юу. Энэ Өөрөөр энийг оюун ухаанаар танд юм уу, судалгаагаар танд юм уу, физикийн туршилтаар танд юм уу? Гэгээр л одоо тэр завилж сууж байгаад мал хариулж байгаа. Тэр ийм юм. Харгачлал нь ямар гэв. Энэ ерөөс үндсэн юм ажиглалт. Практик туршлага. Баян хэдэн 100 мянганаар тавтагдсан практик туршлагаар ажиглал таньж ийн гэсэн үг шүү дээ. Тэнд ямар нэгэн зөв тогтол байна гэдгийг хараад байна шүү дээ. Олж хараад байна. Тэр практик туршлагаар тотолж байгаа. Тэрийг яагаад монголчууд илүү харах болцоотой вэ гэхээр жишээлбэл энэ талбайн хэмжээний тариа зэтүү барьчид бүх амьдралаар энд тэр одоо ажилдаг хүнийг нэг хятадын тариачныг хятадын ч юм уу анхын ч юм уу одоо хоёр мөрний Ираны тариачныг бодвол Европын тариач. Өнөөдөр энд байжгаад жилийн дараа хянганы нуруунд жилийн дараа алтай нуруунд ингэж сэлгэж нүүдэг байнгын хөвсөн өөрчлөгч идэг цагаар болон одоо үзэгдэх орон зай нөхцөл байдалд сэлгэн нүүдэлж идэг. Нүүдэлчин ард түмний танин мэдгүй ажилтны систем шал өөр тэнгэр газар шиг байна. Мал нүүдлийн мал аж ахуйн хэд хэдэн онцлог давуу тал. Нэгдүгээрт нь байнга өвсөн өршлөгчдөг одоо цаг хугацаа орон зай дээр хүнийг илүү уян хатан сэтгэлгээтэй болгож байгаа. Монголчуудын энэ дээр чинь монголчуудын ямар төлөвшөл бий болсон бэ гэхээр тасан зохицох чадвар ерөөсөн байдаг монголчууд. Гүйлгээ одоо тийм сэргэлэн гэдэг юм уу гүйлгээ ухаан юмыг олон хөлбөртөөр олж хардаг тийм уян хатан сэтгэлгээ онцгой байдаг. Ядахта бие организм хүртэл тийм болчдөг. Дээр нь орчлонгийн зүй юм ба шүү дээ. За өнөө ороо нар жаргаж байна. За авлагаа сайхан жаргаж бол маргаа сайхан өдөр болох нэ. За сая ингээд тохиолдол гарлаа. Энэ сар сайхан болох нэ. Тэ. За манай адуу малын өс сор тийм байна. Энэ үйл тийм болох нэ. Үгүй бол нүүдлийн шуудын ганганаг сонсчоод энэ 100 ийм болох нэ. Нэг бол одоо юу гэдэг юм нарны өнгөртөл хараад, цасны өнгөртөл хараад за энэ хавар болчих, намар болчих. Ингээд энэ зарим одоо хичээний амьтад эрт гарах тохиолдол байна. Зарим одоо жишээлбэл тарга гэдэг чинь
намар ичгтэй нүхвэ гүн зарим жил гүн бүглэн. Зарим жил нөхнийхээ аман дээр бүглэн. Эн чинь ирэх жил ямар болохыг давхар хэлж идэг байхгүй юу? Энэ юу хэлж ийн өгөхтэр эн чинь цаана яхаараа тэр таруу бол одоо машинарын шинжилгээ судалгаа хийгээд ирэх жил хатуу үйл болох нь урт үйл болох нь гэдгийг жишээлбэл өхөр огт нь шүү дээ. Өхөр огт нь хуйгаа зөгөөл тасралтгүй хуйгаа зөгөөд байх юм бол үйл хатуурх нь биш шүү гэдээ хөрчүүлээд байдаг шүү дээ. Тэр өхөр огт нь таруу хоёр яаж мэдсэн? Нэг зүй тогтол байгаа. Нэг зүй тогтол. Тэр нь бүр гарцаагүй байждаг. Энэ байгалийн асар олон үзэгдэл байна. Үүс ургамал дан амтан тэнгэр огторгоо од мичд хүртэл. Энэ олон үзэгдлийг чинь ажиглаж ээж танин мэдчихэж өөрийнхөө амьдрал ахуйд хэрэгэлдэг үндэстэн байхгүй юу. Тэгэхгүй бол өхөр огт нь ойн гэдэг өхөр огт нь гүйжлвэн энд гүйжлвэг гэдэг ингээд байх юм бол үйлцүүд болоод амьдрал байхгүй болно шүү дээ. Одоо тэнгууд 3 сая 500 мянган ард иргэдтэй Монгол улс 1.5 сая Улаанбаатар хотод 4 хоног донд амьдарч байна л да. Тийм яг тэр бид нар одоо яг яах вэ? Тэр одоо байх юм ш. Бид нар нэг ихлэ тань мэдхүүг ихлэ. Тань мэдхүүгээ ерөнхий сэтгэлгээгээ яриад байна тийм. Ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ зүү тогтлын димиг тань мэдсэн онцлог нь бидэнд давуу нөхцөл байдал шүү дээ. Удамшлын нүүдэлчдийн хувьд, ахуйн хувьд. Тэгээд чинь ан амтантай байнга ажиллаж идэг. Тэгэд өсгөлэн зовлон бид нар чинь түүхэндээ хятадууд ч юм уу одоо Европын ч юм уу нэг өсгөлэн болоод нэг гам болдог ч юм уу гэхэд хэдэн 100-аар саяараа 10 саяараа 20 саяараа гарч исэн түүх байхгүй шүү дээ. Яг бол асар баялаг одоо байгалийн одоо аргаа барахтал загас идчихсэн үе шүү дээ. Одоо жимс затгас төмөс газрын төмөс ихэд л Монгол хүн бол хязгаарч турж өгөхгүй л орон зайд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд ийм гिचлэгөө олон шалтгаанаар бид нар орчлонгийн жамыг чинийхаар бол тэр зүй тогтлыг танин мэдэх болцоо бусд үндэснээс илүү байсан гэж үзэж байгаа байхгүй юу. За зүй тогтлыг танин мэдсэн юм бол тэр зүй тогтолтой таарж зохицож амьдрах амьдралын ухааныг бий болгосон байна. Тэр ухаан нь юугаар илэрдэг вэ гэхээр бид нар энэ тэр олон мянгаар хэдэн зугаар тогтохгүй ёс заншлаар илэрдэг. Тэр ёс заншил чинь бид нарын тань өөрөлдвөл энэ одоо үндэсний соёл ба штэ. Соёл гэдэг юмны цаана танин мэдхүү гэж мэддэг. Философи танин мэдхүү гэж мэддэг. Соёл гэдэг бол зүгээр хэлбэрт үдий зүйл биш байхгүй юу? Энэ хамт явдаг гэж хэлэх гэдэг шүү дээ, тий. Соёл нь ч явдаг, философи нь утга агуулга нь хамт ч биш нэг. Эхлээд танин мэдчихэж, танин мэдсэн суур дээрээ соёл бий болдог байхгүй юу? Танин мэдсэн суур дээрээ ёс суртахууны тулгуурч зарчмууд бий болдог. Танин мэдсэн суур дээрээ төрийн онол бий болдог. Энэ бидэнд тийм том танин мэдгүй байсан гэсэн монголчуудад. Би нөгөө ягаад бид бус үндэснээс ялгаатай вэ гэдгээ хэлхийн тулд түүх рүү орохоос шаарах байхгүй. Тэгэл байх. Тий. Тэгээд тэр бид нарын онцлог бол бусад ядахта ёс суртахууны үед бид нар октөөрөөр харж штэ. Энэ ширээч ямар ч амьгүй штэ. Хүний гараар бүтээгдсэн. Гэтэл энэ ширээнд ягаад бид ёс зүйн код, ёс зүйн хэм хэмжээ авч ирээд байгаа юм. Энд дэр суучлахгүй, хөлөө гаргаж болохгүй. Малгай чинь зүгээр эсхий ч юм уу одоо юу ч нэг мар хийчихсэн биш даавар ч юм уу те. Ширээн дээр сууж болохгүй гэдэг нь ширээгээ хайрлаад байгаа юм болов уу? Өөрийгөө хайрлаад байгаа юм болов уу? Зүй тогтлыг хайрлаж байгаа. Энэ бүгдийн цаана нөгөө физик ертөнц биш үү? Тэрний цаана тэр ил байгаа 5 орчим хувь чинь шин чанарыг тэр далд байгаа хувь тодорхойлж ийн гэж байна шүү дээ. Энийний цаана ил болоод энэ ертөнцийн бүх юмс үзэгдэл байна шүү дээ. Юмс үзэгдэл ялангуяа хүний бүх үйлдэл, хүнтэй бүх харьцаж байгаа бүх юм маш нарийн учир шалтгаан шүтэн барилгатай холбоотой байна. Тэр шүтэн барилгыг тань мэдсэн учраас эн чинь ингэж болдгоо юм байна шүү. Ингэх юм бол асуудал үүсдэг юм байна шүү. Тэгэнгүүт дахиад зэрэг асуулт орно. Тэгвэл энэ дээр суудаг хөлөө тавьдаг энэ хятад юу Америкууд яхад асуудал үүсэхгүй юм гэж. Асуудал тэр дороо үүснэ гэж ерөөсөө байхгүй. Яг гэх юм бол энэ өөр бидэнд ингээд нэгэнт хөвчсээ тогтчихсон энэ одоогийн гэлгээр бол энерги мэдээллийн орон зай төр байна шүү дээ. Энэ өөрөө эвдрээд эхлэх юм бол бид өөрийн ирэхгүй үндэстэн хямраад эхэлдэг. Үндэстэн хямрахаар яадаг вэ гэхээр хоорондоо таарах аврал эхэлдэг байхгүй. Нэгдсэн үнэт зүйлгүй болоод эхэлдэг. Тэгээд хагаралдад тэмцэлтэд эрэхтэр хамгийн наацх нь ая тухтай оршин амьдрах боломжгүй болно. Стресснээс. Хөгжил саарамгч нь зарим тохиолдолд гацна гэсэн. Эцэст үндэсний нас тодорхойлогдно гэсэн. 100 жилийн дараа оршуу гэдэг асуулт яригддаг байхгүй юу? Тэгэхээр энэ танин мэдгүй ёс заншил гэдэг чинь үндэсний оршин тогтнохын нэн чухал тулгуур баг нь байна гэсэн. Тэгэхээр бид нар одоо ёс зүйн код үнэт зүйл ярих дээр заавал ёс зүйн код ярьж таарна шүү дээ. Ёс зүйн код гэдэг юм дотор чинь танин мэдгүй явах.
Тэгээ төрийг хүртэл бид нар огтөрөөр үздэг байхгүй юу? Одоо жишээлбэл таны хөгшчүүл бол дээр үдэгдэл байсан. Төрийн сүлд өршөө гэд сүү цааныхаа дээжийг өргөдөг байсан шүү дээ. Уу яхаар энэ төрийн сүлд тийг өршөөдөө. Одоо төр хүчтэй болохоор төр одоо бол дуртай төрлөө салавч гараад нулимжлээ шүү дээ. Остог сөнөө татан буулга нураа огцруул гэл. Төр шиг хэрэггүй малга гэл. Төр өчгөө байх хэрэгтэй. Монголчуудын үндэсний төр гэдэг чинь нэн эрхэм сухал зүйл байсан байхгүй. Өөрөөр хэлбэл баруунд жишээлбэл би зүгээр маш энгийн зөвлөл хэлээ. Английн одоо хүн төрөлхтний анхны үндэс үйл гэдэг тэр Магна Харта гэдэг шүү дээ. 1215 онд Англид гарсан. Тэр чинь үндэсний шалтгаан нь энгийнээр хэлэхэд Английн одоо томоохон газрын эзэн лордууд болоод эзэн вангийн хооронд эргэцүүн зөрчил гарсан. Тэгэхээр зөрчил гараад ирэнгүүт өөрөөр хэлбэл ван нь эзэн хаан нь лордын эрх мэдлийн хэмжээ рүү давж ороод эргүний одоо газар юм угуул тариачдын шагнаад урамшуулад гоо шийтгэхэд ирэхдээ тариачд нь лордо өлөмшөрөхөд байгаад эхэлнэ шүү дээ. Гэх мэтлэг эрх зүйх олон зөрчил гарсан учраас лордууд нь нэгдэн нийлж хагаад хаана булан шахаж хагаад тэгэд гэрээ хийсэн. Тэр гэрээ нь бол Магна Харта гэхгүй. Тэрийг одоо хүндрэлтний одоо анхны үндэс үйл шахуул юм ярьж байна л та. Одоо Чингис хааны их засаг хуулиас 6 жилийн дараа гарсан 9 жилийн дараа гарсан үйл шүү дээ. Энэ чинь юу яаж нөхдөр шийдвэл энд битэрийн дунд ганцхан 5 одоо аяг ус байгаад тэр бид дөрвийн дунд энд байгаа. Ганцхан одоо стка ус байгаад бид дөрөв одоо бүр хатаж хөхтэй тулсан маш хүнд нөхцөл байгаад тэр усыг хэн чадaltaй нуух биш. Хэрхэн яаж зохицуулах вэ гэдгээ хоорондоо тохироод гэрээ хийж байгаа тэр гэрээ байхгүй. Тэгээ тэр гэрээг хэрэгжүүлж байгаа төр. Одоо өнөөдөр барууны төр гэдэг ойлголт бол ерөөдөө бол тэр төвшөнд байна гэсэн үг шүү дээ. Одоо хуваарлалтыг л гэдэг энэ ахын асуудал шүү дээ. Ах юм биш шүү дээ. Монголчуудын хувьд бол төр гэдэг чинь огт төрсэн. Өөр байсан гэдэг нь юу гэлж нөхдөр те. Тэр нөгөө тань мэдсэн оршихуйн зам биш үү? Байгалийн зам төдий биш. Байгаль гэтэр бид нар хүрээлэн байгаа орчиндөө хараад байгаа. Оршихуй, нийт оршихуй. Нийт оршихуй дотор цав хугацаа орон зай хүртэл орно. Тэр оршихуйн зүү тогтол буюу бид нарын одоо монголчуудын уламжлалт хэлээр бол зам биш үү? Тэр замыг танин мэдсэн ард түмний хувьд бол тэр замыг сахиулагч нь төр байхгүй. Замыг сахиулагч нь төр. Тийм учраас төрийг Чингис хааны хэлсүүгэл ярьдаг штэ. Миний дээр төр үе. Төрийн дээр хууль вэ гэж. Юу зам бэ гэж, тэнгэр вэ гэж. Өөрөлдвөл тэр төрийн дээр асар том хүчрхэг оршихуйн зам буюу монголчуудын хэлдгээр тэнгэр байгаа байхгүй. Тэр тэнгэрийн тэр оршихуйн мөнх оршихуйн замыг оршихуйн одоо зөв тогтлыг хуулийг газар дэлхий дээр сахиулан хэрэгжүүлэгч нь төр гэж үзэж байна. Огтөөр ойлголт байгаа үстэй. Тийм учраас монголчууд төрөө тэнгэрийн төр гэж үзэж байна. Тэнгэр гэдэг ойлголтоор тэр мөнх оршихуйн одоо зүй тогтлыг гэлээд байна шүү дээ. Огтөөр ойлголт. Тэр ёс суртахуун гэдэг зүйлийг одоо маш ахаад энгийнээр тодорхойлё. Тэр мөнх оршихуйн замыг тэр замд нийцэж амьдрах нь ёс суртахуун хамгийн одоо эрхэм дээд хүн амьдрал хамгийн эрхэм дээд одоо үнэт зүйл гэж үздэг байсан бол тэр замыг сахиулагчаа төр гэж үзэж байсан. Төр бол одоо ер нь институт ив нэгдлийн хангаж байгаа, зохион байгуулалтыг хийж байгаа, үндсэн хуулиараа дамжуулаад конститюшн гэж байгаа тий зарчмуудаа оршихуйн зарчмуудаа тунхаглаж байгаа шүү дээ. Тэр оршихуйн зарчмуудыг бол зам ёсноосоо оршихуйн зам ёсныхоо зарчмуудыг одоо хүмүүсийн амьдрал дээр соёл болгож засаг болгож буулгаж чинь тий. Тэгэхээр энэ барууны төрөөс ч гэсэн өөр байна шүү дээ. Бид нар төрийг үздэг үзэл ойлголт хүртэл өөр байна гэсэн үг. Би нэлээд товчлоод хурангуулад болготуу тайлбарлалчлаа. Эний чинь нарийн тайлбарлах юм бол олон их сурвалжаас аваад юм ярих болно. Тэгээ одоо бол төрийн үндсэн ойлголтоор Маквелли ч юм уу одоо сүүлийн юм Макс Вебер энтрийн ойлголт монголчууд уламж төрийн тухай үзэл онолтод таг эсрэг зөрчилсөн гэсэн үг шүү дээ. Одоо ойлоо нэг эргээд үндсэн яриараа ороход за бидний өвгдөөс үнцүүлээд байж байгаа тий. Бид нар юуг нь яаж одоо буулгах боломж байна энэ цаг үедээ. За магадгүй бүгд 1.5 сая иргэд хотод амьдарч байна. Тэгээд одоо энэ иргэд яг яах вэ? Залуучууд яг яах вэ? Монгол хүн байна гэж одоо яг яах вэ? Яг гоо зүгээр бид нар бол хамгийн ихэнд тэр ёс заншлахын ямиг их сайн утгуучраасаа ойлгох хэрэгтэй байх юм. Тэр бол зүгээр одоо нийгмийн үндэс зүйл те мөнгө болцсон. Одоо жишээлбэл зээл, ипотек бид нар түмэн зовлон ярьцгааж байна л да. Тэнгүүд ийм нөхцөлд одоо бид нар тэрийг одоо миний хувьд те
өөр болон бусад залуучуудын хувьд судалж амжихгүй л байгаа даа л та. Яг ер нь бол судалж амжихгүй аргагүй. Гэхдээ тэр уламжлалт ёс заншлын хорой царай юмас ахих нь мөнгө олоход ямар ч садлахгүй. Мэдхэд цаг хугацаа хэрэг байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө бол одоо нэг нийтлэг юм байгаа зүгээр залуучууд нэг үе удаа одоо нэг ийм хандлага яваад байна. Бидний өвд эдс их сайхан соёл байна. Энэ чинь бидний өвд эдс учраас энийг хайрлах хүндэх сахих хэрэгтэй байна гэсэн итгэл залуучууд олон болж байна. Гэхдээ энэ чинь цаад утга учир нь ирж хайддаг, боддог, эргэцүүлдэг залуучууд гэсэн бас олон болж байна. Зарим хэсэг нь бол энэ хэрэггүй энийг одоо шилбэл хамгийн наадсан танаа гэрээр орж ирэх босгон дээр гიშгэлээ гэдэг юу сайн бол модал хэлэгдэнэ, төмөр хэлэгдэнэ шүү дээ. Энд ямар ч асуудал одоо байхгүй шүү дээ гэж ингэж үгүйсэх байдлаар хандах юм бол энэ товчхондоо бол одоо үгүйсэх байдлаар яг хандаагүй. Одоо манай дүүнер байна те. Ингээд залуучууд байна. Сурч. Бас ажлын хажуугаар нэгээд ар гэрээ авч явах хэрэгтэй. Амархан байдлаар шууд ч гэдэм үү гол юмыг заагаад өгчөөч. Яаж бид энийг шууд хэрэгжүүлэх вэ? Одоо тэгэнгუთ зарим нэгэн хүмүүсийн хандлагаар бол чи бараг л өөрөө даян хийгээд те асар их юм сурж одоо бараг л байгалийн жамыг ухаарчаад чи бараг над амьдарч эхлэх ухааны юм их гэдэг байхгүй. Тэр хандлага ч аюул ч байгаа. Тэр боломжгүй шүү дээ. Тийм юм бол ерөөсөө Монголын уламжлалт бол тийм ярихгүй шүү дээ. Тийм байхгүй те. Одоо шилбэл хаанаас эхлэх вэ гэдэг байхгүй. Одоо шилбэл юм биш үү? Хаанаас эхлэхгүй яг. Ерөөсөө уламжлалт соёлол бид нэр одоо нэлээд дэргүү одоо онлайн чих байна. Уламжлалт бид нарын өвд эдсийн гөгччүүд ярьдаг яриач байна. Өмнө гарсан ном судалгааны бүтээлүүд зөндөл байна. Одоо олон төмний дунд ярьдаг юмнууд зүгээр тэрийгээ бид нар мэдчих нь их чухал байхгүй мэдээд чадвал сахичаавлах зүгээр юм байна. Тэрийг үүсгэх, илэглэх шоол хандлага тодорхой хэмжээнд байдаг. Тэр ихтэй тийм нийтлэг биш. Сүүлийн түрүүний хэлсэн дэр манай залуучууд гадагшаа явах хэрээрээ өөрсдийнхөө онцлог маань бид нарын үнц нь байдсан байна гэдгийг мэдэрчээд тэгээ тэрийг анхаарч хардаг болчихсон байна. Жишээлбэл одоо түүх рүү ахаад эргээд орё. Үндэстэй ярьж байгаа учраас түүх ярих шаарга байхгүй. Гүйг хааны нөгөө Ромын католик сүмийн попын илгээсэн элч Балоно Гарпини улам дээр Оброк эднэр чинь гүйг хааны мөнх хааны ордонд ирэхэд босхон дээр гисгүүлэхгүй гэж дахин сануулж бүр ингэ дасгал маягийн юм хийлгэж байгаа. Бэлэм дээр Оброктэй шүү дээ. Оруулдаг шүү дээ. Гэхдээ барууныхан бол энэ хачин гайхалтайгаар тэнэг мөнхөө ёс заншил бол. Зохиом бол яагаар босхон дээр гисгэлтэй гэдэг нь юу нь болохоо байж. Тэр үтгэл манай 1246 онд одоо энэ Ромын Туркийн зүүн бүс нутагт Сивануур орчинд нутгалж исэн төр суурьшиж исэн манай цэргийн жанжин байж ноёны өргөнд Ромын поп илчиж очилсан шүү дээ. Тэгэхээр их том одоо геополитикийн асуудал ярих гэж ирж байгаа. Уг нь бол тэр үед чинь тэрний жилийн гаруухан өмнө байж ноён чинь тэр Ромын султааны 80,000 зэрэг тэр хожидагийн тэргээд буцхаа ичсэн байсан үү шүү дээ. Тэгэхэд манай нөхдүүд бас сахиа тэр Ромын попын элчийг босгон дээр гიშгэж болдгоо шүү гэж хэл сануусаар бат гიშгэж орж ирсэн байдаг байхгүй. Жаахан ихэрхүү бардам. Тэгэхэд байж ноён маш их уурлсан. Наад тэнийг илжгээ алаад арсын хуулаад арсанд нь сүрэл хийгээд гэдэг чи илжиг болгож ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ попт нь явуул гэжсэн баг. Тэгээ барууныхан бол зарим төгсдийн чи гайхаад байгаа байхгүй чи нэг босгон дээр гიშгэнэтэл яас их сүртийн сүржгэндийн гэж тэгж харах гэдэг шүү дээ. Гэтэл эн чинь өөрөө яг Монгол үндэстний соёлын хувьд харах юм бол маш том дурамжлал байна. За танай гэр гэж байна. Танайх одоо жишээлбэл одоо хүүхд жугттай болоод айр дурлал үүсээд одоо аав ээж нь хичээл зүтгэл чиний өөрийн одоо зүтгэжиж босгосон орон зай байна шүү дээ. Тэр танай гэр гэдэг. Тэр орон зай чинь танай босгоор даваал таних руу орчиж байгаа. Дахин давтагдчихгүй өөр мүц. Таныхны хувьд бол хамгийн нандин чиний хувьд хамгийн нандин орон зай шүү дээ. Тэр босгоны цаана. Чиний өөр хүүхд байна, чиний хайр байна. Миний орон зай тийм. Чиний оронд, чиний хайр. Миний үнд зүйл байна. Хайр байна. Эхнэр нөхрийн хоорондын нандин харьцаа байна. Өөр хүүхдүүд эцэг эхийн хоорондын нандин харьцаа байна. Тэнд босгосон бүх одоо дурсамж байна тийм. Энд маш нандин давтагдчихгүй зүйл байхгүй юу? Одоо нэг баруунхнаар бол одоо хөвгний давтчихгүй орон зай чинь гэр бүл тэр босгоны цаана шүү дээ. Босгоор даваал тэр л орно гэсэн. Тэр босхыг тэр танах руу орж байгаа тэр нандин орон зай руу орж байгаа хамгийн ихний одоо хүндлэл юу гэх тэр босхыг зөрчиж болохгүй. Одоо бид нар тэгдэг штэ хил гал улс ч гэсэн адилхан. Улсын хил ягд хил гал бит. Буйныг гаргахгүй бузрыг оруулах гэж хэлдэг штэ. Яг түүнтэй адилхан байхгүй. Хамгийн энгийн одоо хүн болгоны ойлгох төвшөнд харахад бол
би таниад орж байгаа бол танай тэр эмзэг нарийн нандин давтчихгүй орон зайг оршихыг хүндэлж байгаа юм шинж. Босгонд чинь хамгийн түрүүнд хүндэх ёстой. Эн чинь бэлэг ухаан шүү дээ. Эн чинь таны мэддэг байхгүй. Энэ бухар хоосон ёс заншил биш шүү дээ. Зүгээр нэг ёс заншил юу таны мэддэг шиг маш гүнзгий нарийн таны мэдсэн ойлгосон ойлголт байхгүй. Одоо чинь тэгэл босгон дээр бүргэд таалганы одоо довцог гэх юм уу тий. Доор таварцаглал унаал орж байгаа. Тэгээд таварцгалынхаа тэгээд таварцлаа болсон бол таварцлаа орж ирсэн бол ааг сайхан бэлэг шиг чам шиг олзор ирэхээр л идэг шүү дээ. Гарахтаа таварцгсан бол буцаж орж ир заавал хөдөөгөртөө ёсоо гүйцэтгэдэг байхгүй. Буцаж орж ирчээд гаднаас нэг төлөө барьж орж юунд нь төлөөнийх нь дөрвөлжинд хийгээд гардаг шүү дээ. Одоо бол дөрвөлжгөөл ядахтаа буцаж орж гарах хэрэгтэй. Гарч болох гэдэг шүү дээ. Гарахтаа таварцдаг. Тэгээд тэр үнэхээр яг тэгдэггүй юу гэхээр яг үнэхээр тэгдэг гэдэгт би итгэхгүй байна. Одоо гарахтаа таварцглаад өгөөл орж ирэхдээ таварцгласаа төлөө нэг буян орж ирээд нэг бол одоо буян гарч ийн гэж итгэхгүй байна. Гэхдээ энэний цаана өгтөр хандлага байх байхгүй юу? Сахиулах гэж байна тий. Хандлага байх байхгүй юу? Тэр хандлагыг одоо хэвшүүлэх гэдэг байна. Тэр их чухал. Магадгүй үнэхээр буян гардаг ордогч биш бол тэрийг батлах болцоо байхгүй. Хамгийн гол нь хандлага. Өөрөөр хэлбэл тэр таниад орж байгаа тэр сэтгэлгээ хандлага тэр хүндлэл тэр их чухал шүү дээ. Эн чинь өөрөө тухайн үндэстэн улс хөгжих оршин тогтох нийгмийн хоорондоо харилцааны бат өх байх үнэт зүйлээ хадгалах хамгийн чухал зүйл шүү хандлага гэдэг бол. Одоо тэгвэл босгон дээр ашиг чинь зүгээр нэг тийм тэнийг мохор сохор ёс заншил биш байхгүй юу? Одоо бид нар манайхан хөдөөнийхэн булаг сайн мэднэ гол булгийн их рүү цагаатай сав суулга барьж очиг хатуу цэрлдэг. Маш одоо ч гэсэн байгаа байх гэж бодож байна. Зүгээр аквариум загас тийж идэх хүмүүс аквариум руугаа нэг халбуу цуу тушаагаад үзээрэй. Яагаад гэх юм бол сүү цагаа идэх гэдэг бол ус булгийн био одоо химийн найрлагыг өөрчилдөг зүйл байхгүй юу? Тэгэхээр Монголын уул усны энэ хөдөө нутгийн булаг шанд болон өөрийн гэсэн тийм одоо эрдэслэг чанартай. Давтагдчихгүй өрмөц. Яагаад гэх юм бол зарим газар нь уулын араас уул өөрөөс зарим нь говоос хөрстэй, зарим нь нийстэй, зарим нь борготой, тий. Тэр дээр ургаж байгаа янз бүр ургамал, зарим нь агттай, зарим нь гангаттай, зарим нь одоо юу гэдэг. Өөр ус ургамалтай. Тэгээд тэр болгонд өөр ингэсэн одоо эрдэсчлэлтийн одоо энергийн орон зай байна шүү дээ. Тэр эвдрээд ирэх юм бол тэнд байдаг маш олон бичил оршихыг сүрдэг өгдөг байхгүй юу? Хамгийн их нь тэрийг харж гайхаж одоо тэрийг хамгаалж шүү дээ. Энэ чинь ухаан биш шүү. Тэрийг хамгаалж байгаа учраас тэрийг ёс заншил болгоод болдгоо шүү гэж цагаад өгөлтэй чиж шүү дээ. Тэгэхээр бодит үйлчлэл бол маш хүчтэй байдаг. Жишээлбэл одоо нэг чоно шүү дээ. Манайхан чоныг хүртэл одоо урт том амт ч юм уу хавсан толгойд яриуныхаа мохоо гэж хэлдэг. Одоо цэрлдэг бас чоно. Тэр цэрлдэг юм чи бас нэг ёс заншил байна шүү дээ. Бид нар одоо хотод суурин газар болоод тоохгүй хэлж байгаа. Тэрний цаана бас утга учир бай. Тэгээд тэр чон жишээлбэл айлын нэг хэдэн нэг гол ус дагсан 4-5 айлын мал руу ороод байна. Гэхдээ зөвхөн нэг айлын л дотор ордог. Нэг айлын аргамжаатай мөр нэмчихдэг. Нөгөө айлын мал дахин шин нэг айлаар л хийгээд замд нь байхад тойрч ирээд идчихэд байдаг байхгүй. Тэр яахаараа тэгээд үйд энэ чинь маш бол практ бодит зүйл шүү дээ. Яахаараа ингэж үйдэг гэхтэр нөгөө наачлуус савдаг гэдэг байсан байна. Нөгөөх нь нөгөө лус авдаг ямар ч удган мод ч юм уу янз бүрийн ч юм уу тийм үг бол тэр ус болоо руу бохирдуулсан ч юм уу тийм болоод байгаа байхгүй юу. Тэгээд санаанд гүйж тэд нар хоорондоо бол одоо өр хөвгттэй ч юм уу аав ээжтэй хоорондоо дангарах тасраад ярилдал муудалцал ойр орчинтой муудалцал гэх. Энэ ч маш бодиттой үзэл байхгүй. Энэ тийм бодиттой үйлчлэл юм харагддаг илэрхий харагддаг. Тэгэхээр эн чинь тэр нэг жам байгаад шүү дээ. Нэг тэгдэм байна. Нэг зүү нэг зүү тогтол байгаа даа шүү. Тэрийг тань мэдчихэд ингэж болдгоо юм байна шүү гэд хэдэн 100 мянган жилийн туршлагаараа гол ус руу сүү цагаан айд оруулж болдгоо юм байна шүү гэдгээ тэгээд за тэгэх юм бол тэгээд тэр үтгэл тэр зарим айлын хүүхд уруул амаар нь яар шарах гараад салдгүй байхгүй юу. Гүл өвдөн. Тэр чинь зүү тогтлыг тань мэдсэн ба шүү. Ажиглаад тэгээд тэрийг код болгоод ёс заншил болгоод үлдээчихнэ гэсэн. Тэгэхээр монголчуудын тань мэдгүй гэдэг юу вэ нөхөр энэ их олон ёс заншлын цаана маш нарийн нандин утгууд байна шүү. Тэрийг бүгдийг ингээд аваад тэр кодуудыг ингээд харьцуулаад харах юм бол монголчууд ертөнцийг онцгой өрмөц өнцгөр тань мэдсэн тань мэдхүйтэй арт юм байна гэдэг нь харагдана. Тэр бол бид нарын язгуур оюун санааны тулгуур үндэс юм байна. За одоо ерөнхийдөө үзэгчд маань нэлээд сайн ойлгоцсон баг. Одоо яг энэ Монгол үндэстний
нарийн нандин те. Одоо энэ дээр хөндөж болохгүй юмнууд байгаа. Одоо жишээлбэл хаач тэр одоо энэ хот сүрэн бид нар хот сүрэн газар амьдарч штэ. Одоо 3 сая 500 мянган хүний бараг 2 саяас илүү хот сүрэн амьдарч байна. Гэхдээ эн чинь бас ёс заншлаас ахиж болно штэ. Одоо жишээлбэл айлд бүгд л босгодог штэ. Босгон дээр заавал ашиг шаардлагагүй. Тэр 20 зэрэг бид нар санаж явах хэрэгтэй. Одоо дээл малгайгаа бид нар монгол хүн дээл малгай эр хүний одоо сүлд байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэм учраас малгайгаа одоо барууныхан бол малгайгаа ингэж ярьж байхдаа газар таваа тавьчих сүлдэнд толгой дээр өмсөё. Хамгийн наазах нь чинь одоо нөгөө юуны асуудал шүү дээ. Бохир цэврийн асуудал шүү дээ. Газар тугаа дээр огшорог толгой дээр тавьдаг асуудал хамгийн энгийн. Цаана нь энэ үнэхээр тэр сүлдтэй цог камертай холбоотой байх магадлал маш өндөртэй. Малгай бүсний цаана одоо монголчуудын оюуны соёлын хүнд зүйл байгаад байдаг. Тэгээд яхаараа тэгвэл энэ Америкуудад ямар ч одоо ёс заншилгүй Америкууд бол 200 жилийн өмнө үүссэн ирээвэр ураагаар цагаачтаас үүссэн шүү дээ. Энэ ёс заншил гэж мэдхгүй энэ Америкууд өөрчлөлт Монголд өөрчлөлт юм гэж. Энд чинь бид энерги мэдээлэл орон зайд амьдарч байгаа юм байна. Тэр энерги мэдээлэл орон зайд амьдарч байгаа ч тэр энерги мэдээлэл орон зайд бидэнд хариулт үзүүлнэ шүү дээ. Одоо зарим физикийн судалгаанд бол физикийн оршууч нь 4 төлөвөөс илүү ахаад 5 6 7 дахь төлөв байж магадгүй байна гэж байгаа. Тэрний нэг нь энерги мэдээллийн төлөвт оршиж магадгүй байна гэж. Матери шилбэл атуу төлөвт, шингэн төлөвт, хийн төлөвт, балаазм төлөвт байна гэж үздэг. Гэтэл энерги мэдээллийн бүр вакуум орчинд орон зайд хүртэл матери орших болцоотой байна гэсэн юм санаа цогцолцоод байгаа шүү. Би сүүлд нэг YouTube дээр физикийн квантум физиктэй энэ Америкийн толгойн эрдэмтдтэй ерөнхийдөө нэг юм подкаст одоо яг яах гэдэг юм. За масуултууд маш ингийн. Цацраг идэвхтэй. За далай хордсон байна. Хөрсний бохирдол. За ерөнхийдөө соёл иргэншлийн одоо existential crisis те одоо энэ хямралд орчлоо. Физикийн дээр юу хийж чадах вэ гэж асуулт асууж байгаа. Тэнгүүд нөгөө Miyake гэдэг нэг эрдэмтэн байт юм а. Японы гаралтай тий. Тэр бол аюу тодорхой юм лсэн. Бид нэр өөрөөсөө илүү дээд соёл иргэншлээс илүү өндөр технологи авч иж тэрийг заснаа гэсэн. Тэрийг ингээд 3 технологи ярьж байгаа. 3 өөр соёл иргэншил ярьж байгаа. Тэр нь ерөөсөө дэлхийд дээр байгаа соёл иргэншил биш. Хар гаригийн одоо өөрсдөөсөө мянган жилээр төрүүлсэн соёл иргэншлээс технологи авна гэж нэгдүгээр хэлж байгаа. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь би бол зүгээр миний хувийн үзэл бодлоо. Өнөөдөр дэлхийн ертөнцийг бол тэр соёл иргэншлүүд нь мянган жил 100000 жилийн дараа илүү дэлхийгээс хүн төрөлхтнөөс хөгжсөн соёл иргэншил хийзээж бид нар тэр чигээр технологи өгөх юм те. Тэгэхээр энэ утопи юм байгаа байхгүй. Тэгэнгუთ зүгээр физик бол гатцсан байна л гэж ойлгосон. Тийм. Одоо нөхдүүд бол нөгөө энэ монголчуудын оюун санаа одоо ч нэг иймэрхүү юм яригдээд байдаг штэ. Ер нь энэ хүн төрөлхтнийг монголчууд аварна ухааны юм яриад байдаг штэ. Энэ одоо өөртөө Монгол хүмүүс л тэгж яриад байгаа тий. Хэд өндөрт өргөсөн үгүй бол одоо ямар тооцоо судалгаагүй гинэн хөөргөн тэнэг зан уу эсвэл энэ цаанд бодтой юм байна гэж. Сая миний яриад байгаа тэр монголчуудын тань мэдхүү штэ. Эн чинь аврал байхгүй юу? Оршихуй аврал байхгүй юу? Жамд нийцж амьдрах нь өөрөө оршихуй юу? Суурин иргэншил бол дандаа оршуугаа сүйтгэж амьдарч ирсэн. Эгоцентрист ертөнц бол. Монголчуудын амьдралын энэ тань мэдхүйн амьдралын үндсэн суурь зарчмууд бол оршуугаа шүтэж амьдардаг учраас энэ оршуугаа сүйтгэхгүй байхгүй юу? Баруун бол сүйтгэж амьдраад байна шүү дээ. Одоо хэрвээ чи сандживал Библи шүү дээ. Библи чинь эхлэхдээ нөгөө анхны хүнээс чинь 2 хүүхэд гарлаа шүү дээ. Каин Авель гэдэг. Каин тариачин болоод Авель нь малчин болдог шүү, тончин болдог. Тэгээ Каин дүг алчдаг шүү дээ. Энэ юу галч нөхтөр тэг хэн сүүлрүү бүр ингээд бүр цаашаа үйл явдал бол яаж өрнөдөг бол Библи уншдаг хүмүүс бол сайн мэдчихэж байгаа. Энэ юуг харагч чинь нөхтөр Кянан тариачин суурин хэрэгжил төлөөлөл гэж хэлж байна. Авель нь бол тэр нүүдэлж хэрэгжил. Хүндрэлтэн тодорхой хугацааны өмнө бол нүүдэл болоод суурин хэрэгжлийн харилцан сүлдэлт ор амьдарч ирсэн үе. Тэр үед бол энэ одоо байгаль экологийн нийтг амарсан тектоник сүрэл байхгүйсэн үе шүү дээ. Одоо Кэн нүүдэлчин одоо Авель бол үндсэндээ алж дуусгаж байна. Одоо нүүдэлчдийн соёлын голомт хамгийн сүүлд Монголд үлдлээ. Бусад нүүдэлчд бол үндсэндээ байхгүй болсон. Суурин шат дуусч гин гэсэн үг байхгүй юу? Энэ
эн чинь нэг талаар харах юм бол нэг нь арга баг. Тариашд гэдэг буюу цөөрөн соёл хэрэгжлэх бол аргыг барьж шүтэж амьдарч хөгжиж ирсэн байхгүй юу? Бэлэг буюу одоо нүүдэлчин соёл хэрэгжил бэлгийг шүтэж амьдарч ирсэн хоёр өөр арга бэлэг хоёр шүү дээ. Энэ хоёрын харилцсан зүү зөхстэй тэнцвэр дээр орчлон оршин тогтнох болцдог. Тэгэхээр одоо яаж нөхдөр зөвхөн ганц аргаар одоо тэр Маяко гэдэг Японы эрдэмтэн бол зөвхөн аргаар асуудлыг шийдэх гэдэг шүү дээ. Хэрвээ чи санаж байгаа бол сая коронавигийн үеэр нөгөө хөл хорой тогтоогоод янз бүрийн болоход Италийн Венес хотын тэр ус шүү дээ. Язоор нь харагдлаа тунгалгассан гэж. Сүүлийн хэдэн зуун жил чинь сарл устай байсан ба шүү дээ. Хэдхэн сар хөл хорой тогтоогоод байгаль тэг цэвэрч байгаа байхгүй. Тэгэхээр асуудал аврал бидэнд өөрт байгаа. Хариг гаргаас тэр том соёл хэрэгжил бид нарыг тоож ирэхгүй. Нэгдүгээр одоо хариг гариг байдаг гэдэгт итгэх хүмүүс олон байт. Хариг гариг байдаг гэдэгт итгэхгүй байна гэдэг бол бас гэний асуудал. Ягаад гэх юм бол зөвхөн манай Нарны аймаг биш үү? Манай Нарны аймаг чинь 200 тэрбум одтой. 800 гаруй сая манай галактик. Манай галактик. Тэр 200 тэрбум модных нь 200 тэрбум шүү. Тэрбум модных нь нэг нь манай нар шүү. Нэг нь л манай Нарны аймаг. Тэрэн дотроо зөндөө гаригтай. Тэнд бол 800 гаруй сая. Би тоогн жаахан наан цаны буруу хэлж магадгүй. Тэгэхэд магадлалын онлоор бол яг манай дэлхий шиг одоо геофизикийн нөхцөлтэй одоо орчинтой одоо амьдрал үүсэх болцоотой одоо жишээлбэл одоо энэ бактери энэ төр үржих болцоотой ийм 24 мянган гариг байх болцоотой. 24 мянга шүү. Манай сүм зам галактик чинь хөргөж жижигхэн галактик шүү дээ. Бус том галактикуудтай харьцуулахад. Одоо жишээлбэл хамгийн ойрхон Андромедийн адуу суулганы мандцар гэдэг адуу суулганы мандцар галактик хайж манах жижигхэн галактик байхгүй. Тэр нөгөө манай нар чинь болохоор дуусж байгаа одоо гэж шар одоо гэж явдсан шүү дээ тий. Нэлээд хөгшин тий. Тэнгүүд манайхаас хижээлж явж байгаа тийм хижээлж явж байгаа. Тэнгүүд манайхаас төрүүлээд явцсан юм шар одоонууд зөндөө байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр хариг харигийн соёл хэрэгжил байх нь бол гарцаа байхгүй. Тэр 20 мянгаас чи 24 мянганы нэгдэн ч гэсэн ядахтай байх болцсон байхгүй. Манай дээр хамгийн амьдрал байгаагийн хамгийн том бодлого бид нар өөрсдөө л шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр бас юм гарч ирдэг. Elon Musk Марс руу яваад тэгээ дэлхийн 3 дугаар дайн болоод дэлхийс сүрхээс өмнө Марс руу явна гэдэг зорилго тавьсан байна. За тэгээ Марс руу яваад хідүүн хаваад явах нь л та их нээлж чинь 5-10 мянган тий. Тэгсэн чинь яг энэ өнөөдрийн дэлхийг сүрүүлж байгаа улс төрийн системийн тий одоо вирусээ Марс дээр аваад очих юм бол бид нар яана гэдэг асуултанд хариулж чаддаг байхгүй. Тэгэнгүүтээ за угаасаа улс төрөөс би явсан ч тий дэлхийгээс би явсан ч улс төр надаас явахгүй юм байна. Гингүүтээ одоо улс төрд ороод ирсэн явж байгаа тий. Тэгээ одоо ягаад хариг хариг бид нарт хандахгүй вэ гэхээр хоёр шалтгаан л шүү дээ. Нэгдүгээрт нь бид нарын хэмжээнд хөгжсөн хариг хариг бид нартай холбоо тогтож чадахгүй шүү дээ. Бид нар холбоо тогтож чадахгүй юм чинь тий. Өөрөлдвөл энэ орон зай цав хугацааны саадыг давах хэмжээнд хөгжөөгүй соёл хэрэгжил бид нар физикийн хувьд тий. Цав хугацаа орон зай хамгийн том саад чинь орон зай саад байна шүү дээ. Одоо хамгийн одоо энэ Монгол манай Нарны аймагт хамгийн ойрхон оршдог гариг чинь од чинь Центаврын альпа гэж боддог. За. Хамгийн ойрхон оршдог гариг. Центаврын альпа руу гэрлийн хурдаар явахад 4.4 жил явж ирж байна гэсэн үг. 4.4 жил. Гэтэл гэрлийн хурд гэдэг чинь асар хурд шүү дээ. Одоо хүндрэлтний нээсэн хамгийн их хурд байна. Нээс хурд. Одоо нэг гэл бит тоолоход энэ дэлхийг экватороор нь 6 удаад орчих хурд байхгүй юу? 300 мянган километр гэрэл. Тийм хурдаар нисгэд одоо манай энэ вояж хөлгийн төр чин зайлуул нэг секундэд нэг 100 км ч байна уу тэр орчмол явж байгаа шүү дээ. Сансарын нэг 2 дугаар хурдаар л явж байгаа шүү дээ. Гэтэл гэрэл чинь юу вэ? 300 мянга явж шүү дээ. Тийм хурдаар гэрэл явхад тэр хамгийн ойрхон байгаа тэр Центаврын альпад 4.4 жил явж очно гэсэн үг. За тэнд нэг азар хамгийн ойрхон байгаад нэг соёл хэрэгжил бай гэж бодъё те. Гэтэл за хүндрэлттэй өнөөдөр сансрын 2 дугаар хурдаас цааш хурд бүтээж чадаагүй. Тэгээд гэрлийн хурдаар явдаг тийм хөлөг зохион бүтээлээ гэж бодъё. Нэг гэд тоолоход одоо юу гэдэг 300 мянган километр тавьчихдаг. Асар хурдтай юм байна шүү дээ. Тийм хурдыг бүтээгээд тэр хурданд
суугаад явж чадах бие организмыг бүтээж чаддаг. Тэр чинь тэр хурдыг даахгүй шүү дээ. Тэгээд тийм бүтээж чадлаа гэхэд тэр Центавра Альпа руу ирж очихын 9 гаруй жил болно доо. 9 жил явчаад буцаад ирэхэд манай гариг дээр 3000 жил өнгөрчихсөн байна. Одоо чинь сансрын лабораторид нөхөн үрчгүй асуудал хүртэл тодорхойг байгаа шүү дээ. Тэр чинь 3000 жил болчихсон байна шүү дээ. Тэгэхээр өнөөгийн хүндрэлтний мэддэг шинжлэх ухааны төвшөнд энэ гариг хоорондын аял боломжгүй байхгүй юу? Тэгэхээр бид тэр бусад иргэншлэлтэй холбоотой тогтоож чадахгүй байгаатай адилхан хөгжөг соёл иргэншил бидэнтэй холбоотой хийж чадахгүй. Хөгжсөн тэр төвшөнд хөгжсөн соёл иргэншил бидэнтэй яаж тоож холбоотой байх юм бэ? Одоо ингэж их шуналтай, ингэж одоо өөрийнхөө одоо оршихуйг сүйтгэсэн, өөрийнхөө эхийг одоо итгүүн газар ихэ мэрж идэж оршихуйга хамгийн зөв оршихуй гэж үздэг. Энэ Монголын вируст идэгдсэн хүн төрөлхтнийг яг гэж хэрэг юм. Одоо юу гэдэг бид нар хамгийн одоо игэл хэрэхэд бид нар шоргоолж штэ. Шоргоолж идэг амтан бол 2 хэмжээст оршихуйд байдаг. Бид нарын готлоо уулны 10,000-ны нэгийг хардаг амт. Бид нар шоргоолжийг дээрээс л харахаас биш тэр шоргоолжтой холбоо тогтоогоод найзаа цаануу гэж ярих болцоогтой адилхан байхгүй. Тэр өндөр түвшин соёл иргэншил бол бид нарыг тоохгүй. Зур хөндлөнгөөс ажиглаж л байна. Бүх мэдээлэл дата нурсаал нөхдүүд ингэж юм даа гээл. Тэгэхээр тэр бид нар тэгэхээр энэ ягаад тэр чиний тэр ярьдаг тэр юун тэр одоо монголчууд ягаад энэ хүндрэлтний аврал вэ гэдэг юм дээр зүгээр жаахан эргцүүлээд үзэхэд бид нарын энэ тань мэдсэн түрүү яриад байгаа тэр соёлын цаана гэдэг монголчуудын тань мэддэг өөрөөс тань мэдгүй шүү дээ. ертөнцийн зөв тогтол оршихуйг тань мэдээд язгуур сүр оршихуйг тань мэдээд тэндээ нийсэж амьдрдаг энэ амьдралын арга зам болвол магадгүй хүн төрөлхтний хамгийн зөв амьдрах байхгүй юу. Тэрийг л тань мэдээл хүн төрөлхт нийтээр эн чинь өнгөхөөс шаарахгүй. Эгоцентризмаас салах хэрэгтэй байхгүй юу. Одоо би төвд үзлээс. Тэгэд нийтдэг уудаг одоо яатай өөрөөгөө одоо гойдог гооддаг одоо өнөөдөр сайхан одоо гоё хувцастай сайхан одоо даашаалтай зөвхөн мэдрэмжээд хангахын төлөө амьдрдаг энэ нэг Монголоосаа салж юм бол энэ ертөнц оршин тогтнох болцтой л гэсэн үг. Тэгэхгүй ингээд явах юм бол 100 жилийн яг гэх юм бол энэ газар дэлхий чинь бүх нөөц хязгаартай шүү дээ. Нөөц нь хязгаартай. Нөөц нь хязгаартай. Одоо гэхэд л цэвэр усны асуудал хүн төрөлхтний эмзэг асуудал боллоо шүү дээ. Та нэг кино үзсэн үү? Look Up гэдэг. Дээшээгээ хар гэдэг. Дэлхийд мөрөх гээд солир ирдэг байхгүй юу? Тий. Тэгээ солир ирсэн чинь солир нь нэлээд дөхөөд ирсэн чинь одоо энэ хувийн компани тий Microsoft-ийн шуналтай нөхдөд байгаа байхгүй том корпорацууд. Энэ солирын дотор алтаа нийтэх байхгүй. Асар их металл байна гэдэг. Тэгээд ухаж тэрийг нь гаргах гэж хагаад Америк нэгдсэн улсын одоо тэр засгийн газар нь дэлбэлээд дэлхийгээс холдуулах үснийг нь ухаж дэлхий дээр газарт болно гэж хагаад шунлаасаа болоод дэлбэрээд дуусчдаг нэг тийм кино. Тэгэхээр яг одоо бидэнд нэгдүгээр шинжлэх ухааны технологи хөгжүүлэх нь бол гарцаа байхгүй. Шинжлэх ухааны технологи хөгжүүлнэ гэдэг маань хэрэглээг хязгааргүй болгоно гэсэн үг биш байхгүй юу? Гэхдээ ер нь бол шинжлэх ухааны хөгжил золиос шаардлагатай гэж үздэг шүү дээ. Золиос шаардлагатай. Гэхдээ нөгөө хэрэглээ шүү дээ. Бид нарын одоо хэрэглээний эдийн засаг гэж ярьдаг. Одоо энэ хэрэглээний эдийн засаг гэдэг бол хамгийн одоо хохиролтой өнөөдөр болж байгаа юм шиг боловч эцэстээ 100 жилийн дараа 150 жилийн дараа бид нар оршихуйг юу гэдэг асуудлыг шийдэх. Хамгийн хохиролтой асуудал. Хамгийн хохиролтой эдийн засаг тань мэдгүй байхгүй юу? Одоо зүгээр хамгийн энгийн жишээ хэлье. 30-аад жилийн өмнө 1987 оны судалгааны үед би 87 оны орчим 87 байв 89 оны судалгаан дээр за нэг 2-3 жилийн өмнө наацантай би буруу санджиж магадгүй 90-ад оноос өмнө хийсэн судалгаагаар Монголын газар нутаг дээрх 1 м квадрат талбайд ноогдох үүс ургамлын төрөл зүйл нь 20 байсан байхгүй 20. Тэр чинь бас зарим говийн бүс тариавар ханган бүс тариавар шүү дээ. Дундч. Одоо яасан гэхээр одоо 4 болсон. Энэ чинь экологийн сүрэл байхгүй. Энэ ганц Монголд болж байгаа үйл шүү. Дэлхийд даяар болж байгаа үйл. Монгол бол хамгийн гайгүй нэг шүү. Магадгүй хамгийн гайгүй нэг шүү магадгүй те. Тэгэхээр энэ яг энэ
хэрэглээний эдийн засаг гэдэг энэ нэг ухдаг иддэг байнга ингээл хязгаар хэрэглээ энэс таашаал авдаг хүндрэлтэн одоо сүрэг гэж хэлдэг юм уу тэ зүгээр сэтгэн боддог сүрэг энд хэвтээ ингээ байгаад байх юм бол бид нарын үр хөвгт тодорхой 3 4 дэх үе дээр оршин тогтоход нэг хэцүү юм болно. Одоо Холливуудын кинонууд байдаг шүү дээ. Тэгээд бүр ингээд иргэшил байхгүй болчихсон. Тэгээд далай дээр ч амьдрал үүсэл нэг юм том трактай байлдаал усны төлөө байлдаал усны ертөнцийн тиймэрхүү юм руу очиж магадгүй байхгүй юу. Өөрөөр хэлбэл бид нар оршихуус үүдгэж ил гэсэн. Энд чинь бид нарын танин мэдсэн тэр оршихуун жамтай нийцэж амьдрдаг тэр арга ухаал хамгийн зөв гарц байж магадгүй гэж бодож байгаа. Тийм учраас тэрийг тань мэдсэн хүмүүс зарим жоо хөөрч өнгөрөөл ярьдаг баг. Бидэнд ийм том амьдралын ухаан байгаа юм байна шүү. Монголчууд чинь тэр минимализм гэдэг юм чинь төгс хэрэгжилжсэн ард юм шүү дээ. Нүүдэлчин ард түмэнд одоо хідэн машинаар нь ачаад явах тийм юм шаардлагагүй шүү дээ. Нэг бүхэл 5 ам бүлтэй нэг айлд 4 тимээнд ачих хэмжээний юм бүх амьдралын бүх юм. Тэглээгээд тэр хүмүүсийг ядуу арах. Өнөөгөө үлэмжээр бол 4 тимээнд ачдаг зайл бол ямар ядуу юм бэ гэж. Би одоо нэг тим марчад би нэг анхудаа ямар тохиолдлыг чочирдож хүлээж авсан бэ гэхээр энэ Америкт Мэриленд мужид айл нүүлгдэг компанид айл нүүлгдэг ажил хийж л. Цалин гайгүй өдрийн 100 орчим доллар авдаг. Дунджаар. Хэдэн онд вэ? 2004 онд. Савч 100 доллар. Ер нь бол боломжийн тэгээд хэсэг хугацаанд гэсэн. Тэгээд нэг найз бацаахан гэдэг надаас нэг хэд зэргийн хүн байсан сайхан би яатай би том сайхан байдруу. Хоёулаа айл нүүлгээд манай хүн таракын барьдаг. Тэгээд бид гуруулаа нэг баг болдог байхгүй. 3 дахь нөхөр маань гүрж. Уг нь гүржүүд бол ажилд гүжрүмэг байртай ясрах шүү дээ. Ясрах тий. Их байртай бас. Тэгээд ер нь их ажилсан хүмүүс байхгүй гүрж. Гэтэл ямар гүржин таарчсан битээр нэг таймагтад шүсгайхаас шийдгүү нэг дурггаа орж исэн шард гүрж таарчсан. Ажил хийдэг. Жаахан байж байгаа тамхитаа зогсдог. Тэгсэнгэр цалингаа адилхан аваад авдаг. Тэгээ битээр нөгөөдөгтэй жаахан дургу тамирч байхгүй. Тавилгын өрөөсөн болов өргөд даахгүй. Сандал мандалхан ойр зүр өмсгдөг. Тэгээд хоёулаа тэр өглөө нөгөө 7-11 дээр хоёулаа нөгөө тэгүүлж хугацаанд ариг байхгүй. Тэгсэн чинь ирж явсан. Хоёулаа хайчаа авчихэд. Нөгөөдгөө амхандаа бол жийжл юм л да. Тэгээ хоёулаа таквач гайвалсан юм шиг. Их хогтой айл дээр таквад очив. Нэг энтхэг үгүй юм хоёр. Тэгээ тэр нөгөө хөлтөр настаас дээр гараад нөгөө хаавуудсаа зараад 2 давхар хаавуудс тэгээд 2 гараажтай. 2 гараашаар нь дүүрэн хог. Тэгээд тэр том 20 тонны контейнерээр би тэр чинь 3 4 ч явлаа. Бүгд өглөөнөөс авал ороо шөнө 2 цаг хүртэл зөөгд. Тэгээд тэгж яхад зөвхөн би сонирхоод тэр хөгшний самганы дүүблийг палажиг тоолох 100 гарсан. Зөвхөн палаж. Тэгээ бүгдийн гоё юм юутай ингээд хөлгөр тэгээд тэр хайрцагт хийцөө шүү дээ. Тэр хөнгөлж өрөхгүй. Гэхдээ энэ самгуу одоо лавл 80 гарсан. Тэгээд 100 палаж яат юм бол. Гутал нэгэд ихэд 10 гүтэй хайрцаг. Тэр бол солиор л байхгүй. Тэгэнгүүтээ над юу бодчихсон битэргүй би 1980-аад оны сүүлээр баруун алтад 5 жил 4 жил 8 сар хойно хариулсан. Тэмээгээр л голдуу нүгдэг байлаа. Гэхдээ тэгэл тэр үеийн хүмүүс ямар ч сайхан амар байсан юм, зовлонгүй байсан юм, стрессгүй байсан юм. Ядуу их арга байхгүй. Одоогийн тэр 100 балааштай 100 төвлөлтэй 2 гараашаар дүүрэн хэрэглэхгүй хог болсон. Тэр самхан өдөр болгон тэр 100 төвлөө өмссөн ч гэсэн тэр тэндээс таашаал авах гэж юу баг. Тэр дарын тэр үнц нь өөр байхгүй. Тэгээд тэр нүүдэлчин монголчууд нэг дээлээ бүтэн жилжингээ өмсдөг. Нэг гутлаа 2-3 жил өмсдөг тэр нүүдэлчин монголчуудын тэрийг харчаад бид нарын оцроодлол биш юм ба шүү дээ. Энэ харин ухаан юм ба шүү дээ. Энэ одоо юмыг бүх юмыг арилан хэмнэнэ гэдэг бол зөвхөн нөгөө мөнгөө хэмнээд олсон мөнгөө хэмнээд ингээд нарийн даатаад байгаа асуудал биш. Оршихуйг зүү зөкстэй байгаа зүйлийг арилан хэмнэнэ гэдэг чинь амьдрахын хамгийн том ухаан юм байна гэж ойлгож байгаа. Байгаль ихтлэхий их усүр байж байгаа шүү дээ. Их оршихуйга гамнаад анилах. Гамнаад байгаа нь тий. Өөрсдөө гамж ин гэсэн чинь өөрсдөө удаан хугацаанд хүн төрөлхтөн өөрсдөө орших хам. Энэ чинь нөгөө түрүү чи ярианыхын гардаг тэр оршихын төлөө орших нь ёс утхан гэдэг чинь энэ дэр илүү тод ойлгож байгаа байхгүй. Оршихын төлөө хүн амьдрах хэрэгтэй байхгүй. Өөрөө оршихын төлөө биш нийт физик оршихын төлөө амьдрах нь тэрийг жамыг гүнтгэж амьдрах нь хүний хамгийн дэд ёс суртахуун үзүүл юм байна гэсэн ийм гаргалгааг
нэрийн ч монголчууд чи ийм шалгуур тань мэдвэтэй хардаг юм ба шүү. Түүнээс ядуу там биш юм байна. Тэр одоо юу гэдэг тэр гоо цайхны янз бүрийн таашаал мэдтгүүдээ бүтүүлэх тэнэгтэй биш юм байна. Чи октор тань мэдгүй байсан байж та гэж. Юмыг харьцуулж ижил хүн олж хардсан байл л дээ. Тэгэл зүйлд нь бодож ийлгэж бид чи өөр юм биш тэгэл. Тэрнээс хойш бол ер нь өөр үндэсний онцлогыг бол олон талаар ингээл ажигладаг анзаардаг болсон л та. Тий, одоо тэгээд Монгол үндэсний онцлог маань нэлээд даяар шал явчлаа л да сүүлийн 100 жил те. Ялангуяа сүүлийн 30 жил бол маш эрчимтэй. Би 80-аад оны 70-аад оны хүүхэд 70-аад онд миний хүүхднээс өнгөрсөн. Тэр үед бол лавл хөдөө орон нутагт. Ингэж юм алдаж тавьж дуугаагүй байсан шүү. Хөгшчүүл ярьдаг яриаг бол би бос сайн санаж байна. Монголоо алдсан мө золиг гэд түүнийг загнадаг байсан. Монголоо алдсан гэд үгний цаана юу байна вэ гэхээр монгол хүн тодорхой монгол хүн гэж нэрлэгдэхийн тулд тодорхой шалгуур хэмжүүр байсан байна гэсэн үг. Стандарт байна тийм. Стандарт. Тэр стандартыг алдагдаад ирэх юм бол хөгшчүүл Монгол ер нь хамгийн муухай загнаж байгаа загалт бол Монгол. Одоо чинь ажлын байранд ороод хөдөлмөрийн гэрээ хийхэд бид нар чинь ур чадвар юм. Тийм. Одоо ядаж хулгай хийдэг хүүхдийг хийдэг юм. Тийм. Тэгээд дараа нь соёлтой зохицно гэдэг харилцааны ингээд тодорхой хэмжүүрүүдийг давчиж тухайн байгууллагад цалин авч байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан монгол хүн байна гэдэг нь тодорхой хэмжээний этик юм. Ерөөсөө гол үндсэн юм этик. Этик. Үндсэн юм л. Бас огт чадваргүй хүний чинь нэг өнкаагүй гэдээ бас тоодгүй шүү. Тэр өнкаагүй гэдэг нь яг зүгээр тэр бол өн чадваргүй гэж бол хүн хүний бусдыг хайрладаг, зүтгэлтэй инэрдэг хүнд муу юм хийдэг багт болчихж байгаа байхгүй юу? Энэ чинь бас монголчуудын бас нэг амьдралын нэг том болсоо байна шүү дээ. Бусдад гай болохгүй, төв болохгүй амьдрал гэдэг бол маш чухал амьдралын үнэлэмж. Түүнээс өнкаагүй, чадваргүй гэж болно. Тэр бол 5 дугаар асуудал байхгүй. Хүн яг хүүхдэр бусдад гай болдгоо, бусд муу юм сандаггүй. Одоо би маш сайн санаж байгаа 2-3 жишээг сандъя. За би ч одоо хүүхд байхдаа янз бүрийн сахилгууд ч явж байгаа л хөгшчүүд Монгол алдсан гэж гэл ижиг уухамар гэж загнуужл байсан. Тэр бол хүүхд бага насны байхгүй юу. Маш тодорхой жишээ гэх юм бол аймгийн төвөөс манай сум хүртэл 110 км газар. Сумын худалдаа бэлтгэлийн ангид аймгийн худалдаа бэлтгэлийн тэрээсээс бараа ачиж явсан машин яг замын дунд машин замын үйл цохилоод онголцсон баг юм. Тэгээ зайлвал мө жолооч нь гайгүй. Тэгээд тэр чинь говьд штэ. Шаргын говь урд үзүрт. Гүүж харьяаж байгаад нэг тэмээ барьж яваад нөгөө тэмээ нэг осрлоод 50 км газар тэмээт ирэн штэ. Тэр оронд харахгүй марахгүй болно штэ. Тэгээд тэр үчи одоо адил байнга машин явдаг. Өдөртөө одоо нэг машин бол их юм байхгүй юу? Машин тэр ховорч байсан. Тэгээд ирээд ингээд юм болчлоо гэд аав тэгэхэд худалдаа бэлтгэлийн нар байсан. Тэгээд тэр өглөө өчиг болоо яалаа бүжгэнж байгаа л маргааш лавл очиод тэр барааг ачиж нөгөө таалын машин онголтод таалын дараа ачсан барааг ачиж авч байгаа шүү дээ. Тэгэхэд тэр бараанаас тутсан мөрө гарсан. Машинтай хүн ирээд аваа ачиж аваа явсан байсан байхгүй юу? Тэгээ энэ дэр тэр аавын ойр дотны одоо хүмүүс ярьж байгааг би сонс. Ёстой нэг Монголоо алдчихсан, яасан дүүрчсэн амт бай тэрнээс ачиж аваа явдаг гэж. Өөрөөр хэлбэл бусдын энэ дэр ямар үнц юм байна нөхдөд бусдын гай зовлон биш машин онголтод ундна гэдэг чинь гай зовлон тохиолж шүү дээ. Гай зовлон азгүй тохиолдлыг өөртөө ашигтай болгож хөргөж байгаа чинь ёс суртахууны хэмжээ стандарт байна шүү дээ. Ингэж байгаа хүн бол монгол хүн биш ээ гэж. Өөр зүрх ажиллахгүй байна те. Эмпат байхгүй шүү. Эмпат байхгүй. Тэгээ дээр нь зөвхөн ашигтай. Тэр хүн дараа нь тэр чинь хүн охрон шүү дээ тэр чинь. Тэрний төлөө тэр муу зайлуулж жолооч шоронд орж болно шүү дээ. Баахан үрд орно шүү дээ. Яг энэ эмпат гэдэг хэмжүүрээр харах юм бол зүгээр хажууд байгаа хүнийхээ ярилцагч нь байж чадахгүй. Сонсож чадахгүй хүмүүс маш их байгаа шүү. Тэгэхээр ч одоо монгол хүн байгаа юм уу те. Гэхдээ яг энэ шатдаг бас характер руу шат. Жишээлбэл энэ дээр бол маш тод хүмүүс маш их дургуутчихсан. Тэгээ эндээс харин тэр хэлж байгаа бусдын зовлон дээр дөрөөлж одоо өөрийн золж авшаан болгодог бол монгол хүн байж болохгүй зүйл гэсэн тийм үнэлэмж тэр үеийн хүмүүст байсан гэсэн үг шүү. Маш итгэл үнэмшил өндөртэй байна. Тэр чинь характер яагц гарч байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүсд маш олон хүмүүс дургуутж ирж байгаа шүү дээ. Нэг удаа би нэг тийм хальт сонссон юм. Хэнийг мэдэхгүй. Гэрт нь гэрийн эзэнтэй муудалцаад гарахтаа гэрийн гаднаас морио оноод явахдаа гэрийнх нь бүсийг огтлж явсан гэж. За нэлээ хорно. Чадчихараа авах юм. Чадчих авах юм. Тэгсэнгүй энэ яасан Монголоо алдсан юм бэ гэд хүмүүс бүр гайхаж хорыг нь
бүр гайхаад шүү дээ. Хүнтэй муудалцсан тэр өш онцонгоо муу аргаар тайлдаг нь монгол хүн биш гэсэн үнэлэмжийн дээр явж байна. За бас нэг юм болох тэр юу гэхээр нэг тийм аймгийн төв дээрээс очиод нэг тархнаас нөгөө газны соёо цогцлөр өгдөг шүү дээ мөнгөн. Тийм манайхны нэг хамаатны нэг авчирсан байхгүй юу. Тэгэл авчираад үзэл өөстө залинцгаа мөнгө байна ингээл. Тэгсэн чинь удаачгүй тэгсэн чинь нөгөө цаанаас гуйлан цохихгүй юу. Гуйлаар хийгээд гуйд ч юм уу зэс ч юм уу юмар хийгээд тэгээ гадуур нь нөгөө мөнгөөр бүрчсэн байхгүй юу. Тэгээ гуйжих нь гуйлан цохихгүй юу. Тэгсэн чинь нөгөө чинь буцаад нөгөө хүн дээр очин шүү дээ. Очиод одоо энэ чинь юм би энэ чинь цэвэр мөнгө гэж бодож авсан энэ чинь тэгсэн чинь цаана өөр юмар хийгээд мөнгөөр өрөөч намайг хуурчсан байна гэсэн чинь нөгөөт нь чи удлаа юм авчир надад ингээ яалаа. Би чамжиг мөнгө өгсөн гэдэг. Ингээд бөө маргаан болоод аль аль нь дийлэхгүй болоод нөгөө хүн гайхсан ийм яриа болоод болж исэн байхгүй юу. Тэгсэн хүмүүсийн хөгсчүүд ярьсан гэтэр чи ястаж их Монголоо алдсан юм байна гэж. Үннээ хүлээж чадахгүй. Үннээ хүлээхээс илүүгээр хүнийг охирож байгаа байхгүй. Хуурамч юм хийгээд хүнийг охирож. Энэ монгол хүний шинж биш ээ. Ийм юм байх юм бол энэ монгол хүн биш байна гэж үзэх гээд байна шүү дээ. Тэр монгол хүний чи дандаа ёс суртахууны хэмжээр байгаа. Би бас нэг нурууны морь авчаад анзаарахгүй явж байгаад дахиад имэйлийг ягаад мордуултгүй. Тэгсэн чинь намайг бас тэгчихсэн. Чи монгол хүн байж ийм мэддэг юм уу гэдэг. Тэгээ Монголоо алдснаас ялгаа явах тий. Нуруугаа авсан морь. Нуруугаа авсан морьныг одоо би унж явж байгаад 2-3 хоног морь тэгээд имэйл тохиолохгүй тогтчоод байхад мордуулахгүй байсан байхгүй. Өвдөд тэрийг би анзаарахгүй л. Тэр чинь хүүхэд бол тэгэл сайн мэдэхгүй л байгаа байхгүй. Жишээлбэл тэр гуйлаар хийчихэд мөнгөөр үрчихэд хүнд цэвэр мөнгө зардаг чинь санаатай хийж байгаа л шүү дээ. Тэр бол санаатай. Тий. Мэдгүй ухамсаргүй л гэдэг зүйл байна тий. Тэгэхээр энэ монголчуудын монгол хүний үнэлэмж бол маш өндөр байсан гэсэн үг шүү дээ. Тэгжиж тийм ёс зүйн их том кодтой үнэт зүйлтэй зарчимтай байж энэ үндэстэн өдий хүртэл хэдэн мянган жил оршин тогтносон гэхгүй юу. Ёс зүйн кодгүй үндэстэн тэгэл байхгүй болчихдог байхгүй юу. Энэ бүх үндэстнүүдийн сэргэн мандал болоод мөхөл сүрлийн цаана юу идэх гэж. Манай ахын бол хөвчлэн эдийн засаг гэж байдаг. Эдийн засаг биш шүү дээ. Ёс зүйн код л байдаг байхгүй юу. Том гүрнүүд мөхсөн түүх дандаа ёс суртахууны задралж язралд орж мөхсөн байдаг. Бүх том гүрнүүд гаднаас маш ховор тохиолдолд гадны эзлэн төрмгөл орж ирдэг. Гэхдээ ёс суртахууны үнэт зүйлээр нэгдэж чадсан ард түмэн болвол гадны ямар ч төрмгөлийг цөрөн зогсох чадвартай байдаг. Маш олон түүхийг жишээ хэлж болно. Одоо хамгийн том жишээ гэдэг чинь Ром эзэнт хөрөнгөд асар хүчрэг супер эзэнт хөрөнгө байлаа шүү дээ. Яагаад дундад дээр зунд мөхөж сүрсэн бэ гэхээр тэр Ром эзэнт хөрнөөс мандал бодрол мөхөл сүрэл гэдэг номыг бичсэн Английн төгч Гиббон гэдэг нөхөр ерөөсөө тодорхой хэлсэн. Сүрлийн шалтгаан ерөөсөө ёс суртахууны задрал байсан гэж. Монголчуудын эзэнт гүрний сэргэн мандлын шалтгаан ёс зүйн үнэт код төр суурилсан эзэнт гүрнийг бий болгосон шүү дээ. Оюун санааны суур зарчмууд төр суурилсан эзэнт гүрнийг Чингис хаан бүтээсэн байхгүй юу? Түүнээс нэг булчингийн хүчээр зэрэг зэвсгийн хүчээр дайны тактикийн хүчээр эзэнт гүрнийг бүтээсэн юм биш байхгүй юу? Тэр сая ярьж байгаа юм бол дагалдах шалтгаанууд нь үндсэн юм нь юу вэ гэхээр оюун санааны асар өндөр итгэл зүйр бүхий асар хүчрэх багыг бүрдүүлээд тэр хүчрэх багийн ёс суртахууны суур зарчмууд нь тодорхой хугацааны дараа нийт үндэсний оюун санааны суур үнэт зүйл болсны цагт юун ч дийлдэхгүй тухайн үед монголчууд нийтдээ сая л хүнтэй байсан шүү дээ өсрээд. Тэр тэгэхээр ёс суртахууны суур зарчмыг хэрэгжүүлдэг за лидерүүд байна гэж байна тий. За тэр бол эв нэгдлэр хүчийг авчираад байгаа юм. Яг юуг биднэрт бодтойгоор үр дүнд өгöd байгаа үр дагаварт нь. Тэн чинь дахиад одоо эн чинь дахиад цаг байгаа бол би нэг хоёр зүйл тайлбарлаж өгөхөд. Одоо жишээлбэл Чингис хааны за нэг эхэлж гарсан үрдэн төгсгөлийн үрдэн хоёрыг хэлчих. Нэг жишээ хэлье. За Чингис хаан нэг 14-5 орчим настай үед нь хэрвээ 62 он төрсөн гэж үзэх юм бол шүү дээ. Дээрэмч дээрээ Шархтаа 8 актын тууж аваа авчихсан. Чингис хаанд нөгөө бүгдэр хонгорын хин унаа авчихсан байсан шүү дээ. Хасар унаа. Бэлгүүтэй. Таруучлаа. Тэгээ ороо хотолцтол таруу ганцлаад ирдэг. Ачаад ирдэг шүү дээ. Тэгээ хэрэгт нь одоо хин явах уугаад асар би явна гэсэн тэмүүжин полис хэрэггүй чийж чадахгүй. Бэлгүүтэй би явна гэсэн чийж хэрэггүй гэсэн. Ягаад асар бол тэмүүжнээс илүү хурдтай илүү сайн харавдаг эрттэй. Бэлгүүтэй бол тэмүүжнээс илүү бяртай чадaltaй. Гэхдээ тэр хоёрт ямар сул тал байна вэ гэхээр нэг нь
харавдагтай нэг нь бярдаа ирдээд анхаарал болгоомж алдах магадлалтай. Тэмүүчинд аль аль нь тэр хоёроо гүйцэхгүй боловч юу нь илүү хөвтөр илүү анхааралтай, илүү болгоомжтой, илүү хашир байгаа байхгүй. Тэгээ маань хүн таяр чадахгүй тэр хоёр дүүгээ мэдээд байна шүү дээ. Тэгээд өөрөө бүх тэр онгорыг унаад үүсний налархаад байгаа гэдэг чинь нууц төвчөн тэр шиг олон юм дандаа давхар утгатай явдаг шүү дээ. Үүсний налархаад байгаа гэдэг чинь намар байсан гэлээд байгаа байхгүй юу. Ер нь 100 айж нэлээн өв сүндэр ургацсан. Тэгээд хавар бол үүсний налархаагаар мөрдөх болцоогүй шүү дээ. Тэгээд үүсний налархаад байгаа чинь 3 хоног явж байгаа. За замдаа одоо тэр 3 хоног өнөдг чинь тэр бүтрүүл чинь тийм айхтар одоо хурдан сайн мөрөв шүү дээ. Одоо хоньны мөрш маяг юм байна шүү дээ. Ханд ундаг. Тэгээд улаан цам таарчин бол нөгөө одоогийн авсан тэрэмч дорнд барьж яваад алчих магадaltaй. Тийм учраас маш болгоомжтой явсан гэсэн үг. Дээр нь нөгөө морчин 3 хоног тасралтгүй өдөр болгон 100 км явж чадахгүй шүү дээ. Замдаа морой амраан услан өөрөө унтж амарна гэдэг. Тэгээ юу ганцгалж явсан бодвол нэг гэж заалжуулах, харуул хуруулж заалжуулах борцол авч явсан байлгүй. 3 хоног яваад тэр одоогийн Батноруу сумын хөхөрийн тал орчимд боорчтой таарч. Тэгээ боорчоогоос асуудаг баг үдээ алдтаар. Асуухад боорч хэлж байгаа хгүй. Өглөөрт явсан. Чи шиний байдлаар бол чи тэрийг эзэж гүйцэх шинжиг байна. Тэгээд нөхрийн мөрийн байдлыг хэлж байна. Тэгээ ганцаараа дэрнэ. Чи өдөргүй л гэсэн биш үү? Чи тэгээд нөхрийн мөн ялгаа юу ах вэ? Одоо нөхрийн мөн гэдэг чи одоо ядар зүтрэх ялгаа юу ах. Гэт өөрөө намбуух суулгаа хээр боош тавьчаад хоёр мор бүр нэртэй хэлчих. Тим мор барьж унлаа гэж. Ямар морыг нэр өгдөг вэ гэхээр адуу болгондоо нэр өгөхгүй шүү дээ. Сайн мордтой нэр өгдөг байхгүй юу? Хоёр сайн хүлэг мэдээж тэр чинь амь үрсэн юмд явж шүү дээ. Тиймээс тэр адуу зэвлэг хүлэг гэдэг хамгийн сайн моро барьж хоёулаа унж байгаа. Тэмүүжин тэрийг унуулад өөрөө тийм мор унав. Тэгээ одоо хоёулаа болсон гэдэг барт. Дээр нь шинхэн сольсон сайн мордтой бас. Тийм учраас тэр хоёр одоо айхгүй хурдан товтлогож явсан баг. Тэгээд 3 хоногийн дараа одоогийн ойролцоогоор бол энэ Сүхбаатар багшийн Сүхбаатар төвч газар зүйч Сүхбаатар багшийн гаргасан судалгаагаар бол одоогийн Дорнод аймгийн Чов болсон хотоос зүүн хойд талд тэр сэргэлэн сумын нутаг Яхнуур орчимд баг хүрсэн баг гэж байгаа. Тэгээ тэр орчимд нөгөө дээрэмчтэй таарад багцаагаар 200 орчим км газар. Тэрнээс бүр цаашаа тэр Дорнодын далайн нуурын көвөр очиж чөж магадгүй тэр орчимд л. За нэг 200 300 ер нь морд бол өдөрт 100 км явахад бол 3-4 хоног 100 км яваа. Тэрнээс цаашаа ер нь бол муудна л да. Онцгой мөр биш бол. Тэгээд тэр хоёр нөгөө чинь ороо нар жаргахын өмнө нөгөө нөтөд амарчааш тэгэнгүүт нөгөө морд чинь захлаад буцаад нутгийн зүг улс адууд гэдэг чинь ямар ч туусан бол нутгийн зүг заавал тушуун толгой нэрэгдэг. Тэм хин борч хэлдэг байхгүй би очиг хөөгтөр гэж. Тэгэхээр тэмүүжин гэлж байгаа. Тэгэхэд борчи бол нэг 14 5 та нөгөөх нь нэг насаар ах 15 6 та байсан гэсэн. 14 5 та хөөгтүүдээ яриаш байна. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгэхэд тэмүүжин гэлж байгаа чи хэрэггүй. Эрсдүүзээ. Нөхрийн төлөө миний өмнөөс эрсдүүзээ гэж байгаа байхгүй юу? Энэ өвчнөд ёс суртахууны маш том үнэлэмжийг гэлж байгаа. Одоо бол ашгүй чи яваад ирлэх гээд байна штэ. Чи сайн залуу шүү. Чи сайн барыг мөрийн халагдаа. Чи илүү хурдан чи овсгоотой чи жахан баадуугийн чангалж байгаа жахан көөрөгж байгааг явуулж мэдхэр байхгүй юу. Тэгэхэд тэмүүжинд хэлдэггүй хэрэггүй чи миний өмнөөс эрсдүүзээ гэж. Эн чинь ёс суртахууны үнэлэмж байхгүй юу. Хайрлаад байна тий. Хайрлагаас илүүгээр чи үнц юм байна штэ. Өөрийгөө үнэлж байгаа, бусдыг үнэлж байгаа үнэлэмж. Өөртөө намд өдийг хүртэл эрсдэл хүлээгээд явж байгаа тэр хүүг хайрлаж байгаа, ойлгож байгаа үнэлэмж штэ. Тэгээ ингээ хөөгд ирсэн чинь тэмүүжин өшөө хөөгд чинь нөгөөд бол нараас хөөж байгаа. Тэр хоёр тэгсэн чинь нэг номтой байхгүй юу? Нэг номтой байсан гэдэг нь юугаар мэддэг хөөхтэр боорч хэлж. Чи над ном ааг би эргэж харуулдаг гэдэг байхгүй юу? Тэр боорч номгүй өвчс. Яг гэх юм бол мань хүн хээр адуугаас ачиж учраас ном аваагүй. Аав ээжтэй хэлэх юм бол явуулахгүй. Амир үсэн юмд хөөхтө 10 гэдэг хөөхтө яваа хин хаанаас явуулах вэ тэр. Тэгтэр тэмүүж ахаа хэлж хэрэггүй би өөрөө харуулт. Чи миний үнс ахаад эрсдүүцэж хэлж байгаа байхгүй юу? Энэ хооронд энэ ийм мөн чанартай хүмүүсийн хооронд ямар харьцаа үүсэх вэ? Итгэлцэл бүрэн одоо бүрэн баг болж ажиллах чадвар үүснэ. Бүрэн итгэлцэл үүсэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө чинь ганц нэг сум давсан чинь нөгөөдөл чинь нэг хоёр хэдэн бацаанууд биш юм байна. Бас ном сум айхтар аргууд амир ирдэг юм болчихж байгаа. болцсон. Тэгээд нөхөө хоёр ирээд борчийн нутагт ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө аав ээж энэ буцахтаа хаад хоёр ч олсон мөн нэг ч олсон мөн 3 ч олсон мэдэхгүй шүү дээ. 5 6 хоноод буцаад ирэхэд нь
нөгөө борч аваач тэгээ сандраад уул дуулчихсан болчихсон байж байгаа байхгүй. Тэгээд баярлаад амьд ирсэн баярлаа. Тэгээд хоёр учир байдлыг сонсоод миний хоёр хүүнээс хойш та сайхан нөхрлөө гэж хэлж штэ. Тэгээд борч Тэмүүжинд тэлээ уургаж ханж өгөөд тэгээд явуулж чад. Явахын өмнө Тэмүүжи асууж хэдийг нь авах гэдэг. За чамгүй бол одоо би энэ агтаа авч чадахгүй байлаа. Чи хэдийг авах гэж. Энэ чинь маш шударга байхгүй. Үнэхээр борчиг бол мань хүн авах боломжгүй гэдгийг маш сайн ойлгосон. Борчиг бол тэр айгууд амьдсч магадгүй байхгүй юу? Тэгээ холгомжагаал чимээгүй гараа авчиж бас болно шүү дээ. Одоо цаг байлаа. Борчи туссан учраас тэр чи хэдийг авах гэж. Би одоо борчи оронд одоо бол арай өөрөөр хэлэх баг. Одоо би чи надгүй 8 ахтаа авчрах чадахгүй би 6-ыг аван 7-ыг аван гэхэд Тэмүүжин ямар ч хэрэгэлцээгүй. Гэхдээ дараа нь ахиж харьцахгүй. Тэ. Гэтэл борчи гэлж байгаа. Би олсны төлөө яваагүй нөхрийн төлөө явсан гэж. Эн чинь үнц нь байхгүй. Эн чинь тань мэд. Эн чинь тэр хүний дотроо ямар том харангуй төгсд ямар том ертөнцтэй хүн бэ гэдгийг. Ямар том үнэлэмжтэй хүн бэ гэдгийг харагдаж байгаа. Эндээс тэр хоёрын энэ борчи Тэмүүжин хоёрын нөхөрлийн түүх эндээс эхэлсэн. Эндээс их гүрний эхлэл үүссэн шүү. Ийм харьцан дээр ийм ёс суртахууны дотоод ертөнцийг үнэт зүйлийн зарчим дээр суурилсан их гүрэн эндээс эхэлсэн шүү. Дараа нь ийм байхгүй бол мөхсөн шүү. Тэгээд тэрнээс дараа чи үйл явдлууд дандаа ер нь нууц төвчөн дээр бид нар анзаардаг болохоос ийм дандаа ёс зүйн кодууд байдаг шүү дээ. Тэр Алтантай огштой бас ярилцж байхад гүний сэтгэл зүйдээр хүний сэтгэл soul гэдэг байгаа тийм сүнс гэдэг. Mind цэвэр мэдлэг. Тэгээд биений мэдрэмж, оюуны мэдрэмжтэй зүүн бэлэг. Энэ дөрөв ямар нэгэн байдлаар дөрөв ур чадвар нь ямар нэгэн байдлаар аль нэг нь дутуу хөгжөөд, аль хоёр нь дутуу хөгжчихөөр л хүний тэр тоглолтод эхэлдэг. Агуулга, үндсүүл гэдэг зүйлэл ингээл нуран унаал те 40 насны хямрал гэдэг зүйл тохиолддог гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр багаас нь энийг суулгах бас тийм гой аргачлал, ёс, уламжлал. Яг тэрэн дээр бол монголчуудын сургууль хүмүүжлэх өөрийн гэсэн тусдаа бүр арга зүйтэй байсан. Тэр тусдаа бүхлүүдэн системтэй байсан шүү дээ. Яг гэх юм бол ертөнцийг ингэж гүн гүнзгий таримдсан ард түмэн өөрөө хойчоо сургууль хүмүүжүүлэх. Төгс төгөл төр аргатай байсан. Тэр монголчуудын сургууль хүмүүжлэх төгс төгөл төр арга орчин үеийн шинжлэх ухаан ялангуяа тарих, нейросайенс, тархины шинжлэх ухаан, тарих судлаачдын юугаар нотлогч байгаа байгаа. Тэрийг бол тусдаа нэгсэд. Тэгээ энэ дээр жишээлбэл борчи Тэмүүжин хоёрын нөхөрлийн түүх их гүрэн эхэлсэн. Их гүрэн сэргэн мандахад энэ их үнэн шин чанар Монголын тухайн үеийн Монголын ард түмэд оюун санааныхын тулгуур итгэл үнэмшил болчихсон байсан. Жишээлбэл хинийх нь Жовенийхт нь илүү хиний Оршидадынх нь илүү тэмдэглэл дээр нэг юм байт. Юу ихтер хар хоорондын өвчсөн нэг хоёр худалдаачин гачийн мөцсөн баг. Тэр өгөө дааны үед. Чингис хаанаас хойш штэ. Одоо 1230-аад оны үед ч юм уу те. Гэтэл тэнд нэг жирийн хэвтүүл зэрэг одоо шүний манаач. Одоогор бол орчин үеийн ойлголтоор бол нэг төрийн онцгой объект хамгаалж хийж одоо энэ радио телевиз хамгаалж байгаа юм шиг те. Тэр үед дайны цаг үе юусэн бэл. Ордон ч юм уу те. Ордон ч юм уу, зэвсгийн агуулга ч юм уу одоогийн манай радио телевизийг хамгаалж байгаа маягтай ингэж байж гэж бодъё те. Энэ үдэн сууж байгаа залуу шиг. Унтаж болохгүй. Унтах юм бол цааз ялтай байсан. Цаг үе хэцүү шүү дээ тэр үед. Тэгжээж тэр хэцүү цаг үеийг даван туулах шүү дээ. Гэтэл тэр залуу унтчихжээ. Шүн унтчихж. Хамгийн сонирхолтой шүн унтсныг хинч мэддэг. Харуулан даргач мэддэггүй, өөрөөс нь өргөнч мэддэггүй. Унтсныхын төлөө тэнд ямар нэгэн ослын тал гараагүй, хулгай дээрм янз бүрийн осол гараагүй. Гэтэл нөгөөдөг чинь өглөө өөрийгөө илчлээд би урч нь унтчлаа гэдээ өөрийгөө илчлээ хүрээдсэн. Өөрөөр хэлбэл цааз ял руу сайн дураар ирж байгаа маяг юм болж байгаа байхгүй юу? Тэрийг харсан тэр барууны хоёр бодолдооч юм бол гайхаж. Ямар тэнийг мөдураагүй гэж. Одоо орчин үнэгээр бол тэнийг байна шүү дээ. Гэтэл тэр үеийн монголчуудын ёс зүйн хэмжээ тийм дотроос нь зулгаагаад өндөр байсан байгаа байхгүй юу? Ёс зүй гэдэг чинь хүний дотоод ертөнцийн хууль байхгүй юу? Дотоод хууль байхгүй юу? Түүнээс тэр хүмүүсийн хооронд харилцдаг. Би өөрөө дотроо унтчаад чамд би унтаагүй ягаачгүй явчихна гэдэг чинь хүмүүсийн хооронд харилцдаг харилцааны хэмжээ биш байхгүй юу? Өөрийнх нь дотоор үүдэг. Тийм Тэмүүжин борчи хоёрын тэр харилцааны тэр нандин харилцаа тэр ёс суртахууны ёс зүйн үнэт зүйл төр бүрэлдсэн тэр нөхөрлөл
Тэмүүжний багыг би бүрдүүлсэн. Тэмүүжний баг бүгэлдээ тийм хүмүүсээр бүрдсэн. Тэнд ураг удмын язгууртан ухсааны хүмүүсийг цуглуулаг байхгүй юу Тэмүүж. Тэмүүжний чинь одоо нэг айхтар юм тэр төрийн тогтолцоод одоогийн ярьдаг мэрийн тогтолцоог жигэн утгаар анхудаа. Анхудаа ч яг зүгээр тухайн үед маш хүчтэй хэрэгжүүлсэн. Өмнө нь бол яадгүй ихтер дандаа одоо язгууртнууд баг бүрдүүлжсэн бол Тэмүүжин үнэнч итгэлтэй ёс зүйтэй хүмүүсээр баг бүрдүүлсэн. Тийм учраас боорчиг бол язгууртан хүн биш. Зэлмээ бол өтөг боловсон. Жаларын гомхол өтөг боловсон. Зэв одоо дайсан байсан. Наяаногийн дайсан байсан. Дандаа тийм хүмүүсийг ур чадвар гэхээс илүүгээр нэгдүгээрт нь тэр ёс суртахууны үнэт зүйл үнэн чанарыг барьж авч баг бүрдүүлсэн байна. Тэгээ тэр нь асар хүчрэг одоо тийм одоо баг юу гэдэг юм одоо хүч болж зангидсан хүч болж нудруулж өөрөөд тэр нь айжимдаа үндэснийх нь үнэт зүйл болж өөрсөн тэр хэвтүүл залууг шинж чанар байхгүй. Ийм ард түмэнтэй байгаа цагт юунаас ч яахгүй ийм ард түмэнтэй байгаа цагт 1 сая хүрэхтийн өгөөтэй хүн амынхан тоон цэрэг элд бариад босох цэргийн дээд тоон 123 мянга хүрэхтийн өгөөтэй ийм байжж тухайн үед энэ зуршилтын алт улс 20 сая өмнөд хятадын сүм улс 60 сая тангуудын Сиа улс 5 сая Хорезм шах 9 сая одоо тэр Тарас Кавказын завсар 9 сая цаашаа Оронд Европт 9 сая энэ их өөртөөсөө хэд энэ ойролцоогоор 200 дахин хүчтэй хүчийг тэгээд дээр нь ихэнх нь эдийн засгийн болоод технологийн биднээс давуу гэсэн үг шүү дээ. Хорезм бол технологи давуу, хятад өмнөдсөн бол технологи давуу гэсэн. Яагаад ялан дийлсэн үндсэн шалтгаан нь бол энэ байхгүй. Энэ хүчрэг баг итгэл үнэмшил ёс суртахуун дээр суурилсан, үнэт зарчмууд дээр суурилсан хүчрэг баг бий болж иж дэлхийг байлдан дагуулсан. Тэрний үр дүнд нь хүчрэг оюун санааны эзэнт гүрэн үүссэн. Цэрэг зэвсгийн биш, оюун санааны эзэнт гүрэн байхгүй Монголын эзэнт гүрэн бол. Тэрний үр дүнд юу болсон бэ гэхээр Чингис хааныг өөрийн дэлхийн тухайн одоо 40 гаруй улс үндэстнүүдийн хаадын хаан гэж хүлээн зөвшөөрсөн. Хаадын хаан гэж хүлээн зөвшөөрнө гэдэг чинь эрх сүрээр айлгаж хүчээр хүлээн зөвшөөрөлт юм биш. Өөрийн эрэхгүй тэр хүн хаан хүний дэрхэмдээд хамгийн дээд үнэт зүйлүүдийг оюун санааны үнэт зүйлүүдийг өөртөө шингээсэн байсан учраас бусд хүмүүс өөр эрэхгүй сөгдөн бишэр дагаад хаадын гэж нэрлэжсэн юм төх байхгүй. Одоо энэ Ромын эзэнт гүрэн бол жишээ нь 2300 жилийн өмнөөс эртний Грекээс утга уран зохиол, язгуур, философи, шинжлэх ухаан, астрологи маш олон зүйлийг аваад тэгээд энэ чинь оюун санааны тесрэлт үүссний ард дээр дараа нь улс нь тесэрч байгаа юм л да. Тэгэхээр структурны үнэт зүйлг бол нурж байгаа шүү дээ. Нурж байгаа. Одоо тэр Ромын мөхлийн үеийн хэдин одоо доогоор бол галзуу маниак гэж болох хэдэн хаадуудын түүх ба шүү дээ. Одоо их сургамжтай одоо Калигула гэдэг нөхөр, Солото нөхөр байна. Тэр Нерон гэдэг тэр бол уул нь бол зохиол шүлэг мүлэг өвчтөг сүрхийн амтан. Тэгээ Ромыг шатаасан шүү дээ. Яг шатаасан байх тэр улс төрийн зорилгоор шатаасан шүү дээ. Тэгээ тухайн үед нөгөө Ромид чинь христийн шашнууд хүч аваад төрж гарч ирсэн. Тэд нарыг дарахын тулд Ромыг өөрөө шатаачаад өөрөө зөрөөс шатаалгачаад Ромыг хараад шатахад нь маань хүн шүлгээ уншаад хараад багтаа цосчихсон юм шүү. Тэр улс төр нь ажиллаад улс төрлөх хөө цаана тэр олон хүн өхнөө барьнуу тэр чухал ба шүү дээ. Тэр нөхрийн хувьд бол цэвэр эгоцентризм л. Тэгэнгүүтээ нөхдүүд яасан бэ гэхээр нэр яасан бэ гэхээр энэ Ромыг хэн шатаасан бэ гэхээр энэ христийн шүтгэгчд шатаасан гэж лээд баахан христийн шүтгэгчдөө бүгдийг авчираад шатаа хийчихсэн шүү дээ. Олон хүмүүс шатаа хийчих. Тэгээд тэр Нерог чинь эго дэндүү дийлдэг байсан. Манай хүн чинь яадаг вэ тэр шүлэг уншдаг. Тэгээд шүлгийн нөгөө дагалдагч нь бүгд алгад ашихгүй бол манай хүн асуудал үүсгдэг. Тийм учраас тэр юу ч үсэн алгад аш чи агуу яруу унаар дэлхийн явнаас алгад ашдаг байсан. Тийм алиа марцсан төгөө шүү дээ. Тэгээд агуу их гүн ухаантан Сенека манай хүний багш байсан. Сенека янз бүрийн бэлгтэр чир нь илүү юм бодоод өгнө. Толгойг нь олсоор шангадаад алдчихсан гэдэг домог байдаг шүү дээ. Тэгээд тэр чинь юу вэ нөхдөр тэр суртахуун үнэт зүйл байхгүй очиж. Гэтэл Ромын дөнгөж тэлэлтийн үед те эцэг нь болох одоо үзэл санааныхны эцэг Марк Аврели чинь намайг хүм магтахаар чи өөр нэг боолдоо хэлчихсэн гэж байгаа те. Чи зүгээр л энгийн хүн гэж надад шивнжээ гэдэг хэлжсэн маа те. Тэр сүрэлч нэрээс л төрөвч хэлдэг тэр Монголын эзэнт гүрний сүрэлчсэн яг л тийм болсон шүү дээ. Тэгэл хоорондоо таархаа байгаад үнэт зүйлийн юу байхгүй бол
нэгдсэн системгүй бол эрэмбгүй бол тэгэл орондоо байлдал. Монголын эзэнт гүрнийг гаднаас ямар нэгэн одоо хятад ч юм уу, ромчууд ч юм уу, орсууд ч юм уу товтоод нураагаагүй шүү дээ. Бид нар хоорондоо байлдал өөрийгөө нураагаа хийчихсэн шүү дээ. Одоо салам зодтолцсон тий. Одоо 1260 онд Транскавказад Бэрхи хөлөг хоёр хоорондоо Кавказыг болоод л хоорондоо байлдал эхэлсэн. Тэр нэг Египтийн Мамлюкийн улс байсан шүү дээ. Илхан улстай залгаа. Тэрэн дээр чи 1293-1296 онд Хит Буха гээд бас Монгол хаан байсан бил. Тийм тэр чин Хит Буха чин 70 хэдэн онд баривчлагдаад очсон. Тэр юунаас очсон? Бэрхи улсаас очсон нөхөр байхгүй. Бэрхи улсаас очсон нөхөртэй ислам шинтэй. Бэрхийн улс юу хоёр Мамлюк улс хоёр хоорондоо харилцаа холбоосаа байсан гэх юм бол шашнараа яагаад. Наан болох тэр хөлгийн улс болох тэр хөлийг ихэнх үедээ бол ороогүй шүү дээ. Ороогүй байсан. Ялангуяа Хасан хааны үед тэр орсон. Ялангуяа Христийн нөгөө хөлөг хааны чинь атан Христийн нөгөө ислам Христ шүтлэгтэй байсан, Нестрон шүтлэгтэй байсан гэдэг Нестронуудыг бас дэмждэг байсан гэдэг. Тэгээ шашнаас болоо тэгэл тэгэхэд 1260 он тэнд байлдаж яхад цаана манайх анжлуудад нөгөө 8-ны хэд бохч анчин боцохуулж байсан. Нааны дундад Азад одоо энэ нөхөн эмээл голын сав газар цагаатаа өгсө өгөөд өгсө орондоо байлдаад эхэлсэн. Нааны Монголын одоо газар нутагт төр ариг бүх оглоо хоёр орондоо байлдаад эхэлсэн шүү дээ. Тийш 62 он тийм 1262 64. Тэгэл 4 жил орондоо байлдал ингээл хам хүчил бараа хийчих байхгүй. Тэгээд тэр манай Юан гүрний мөксөн шалтгаан ч ерөөсөл ёс суртахуун үндэстэнтэй холбоотой шүү дээ. Юан гүрний төгсгөл үеийн тэр ордны тансаглал, кэнцэрлэл тэр нэг амьдралаас тасарсан энэ төр бол одоо харж хахад ёст нэр арай дэндүү юм байна. За хоёлаа ерөнхийдөө цаг маань нэлээд өгцөн байна. Тэгээ сүүлийн яг 5 минутыг итгэж юм уу те. Базаад одоо би юуг асуумаар байна вэ гэхээр өнөөдрийн те монголчуудын үндсүүл. За бүр ялангуяа хүн чанар, ёс суртахууны үндсүүл рүү. Энийг бол та бас өөр арай дутуу ярьчудаа гэсэн өнцгөөс нь нэмэрлэж илүү одоо сонсогчдод маань ойлгомжтой болох. Тэгээ одоо зарим залуучууд биднээс нэгтгэлтэй. Бидний өвөг дээдс бидэнд ийм ёс суртахууны код, бэлэн код, сахиа явах код үлдээсэнгүй. Одоо жишээлбэл Христийн ертөнцид бол Библи байж байна. Библиэл дээр бол тэгээд хүний бүх үйлдэлийг ёс суртахууны ёс зүйн хэмжээгээр задлаад ялгаад тайлбарлах болцоо байдаг Библиэл дээр. Коран дээр ч адилхан. Тухайн шашныхаа өнцгөөс. За хятад бол одоо тэр Күнзийн хаан сургаалыг үндсэндээ барьж байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн үндэстэн өсөж хөгжих дэвжин одоо хин тул заавал энэ нэг оюун санааны том код тулгуур зарчим байж хөгждөг юм байна. Бидэнд тийм алга шүү дээ гэдэг байхгүй юу? Бидэнд Библи алга, Коран шиг юм алга. Бидэнд одоо юу ч юм алга. Бидний юм байгаа юм чинь хоёр зүйл дээр байгаа юм. Нэг нь түрүү чинь бид тэр ихэнх цагаа ярьсан тэр нэг ёс таны мэдхийн тэр нэг тулгуур болох өв соёл 20 зэр чинь бид нар ёс зүйн код байхгүй юу? Энэ зөвхөн хүмүүсийн оронд харилцаа биш. За бол бичээд байх шаардлагагүй. Хүний амьдралд хэрэгжүүлээ харуулсан. Энэ нүүдэлчдийн хөвчөнд одоо тэр шавар дээр үеийн Ассир Египт шиг шавар дээр бичээ сүүлд нь цаас гараад ингэсэн тим юм биш бид нар нүүдэлж явдаг учраас код болгоод ёс заншил болгоод 20 зэр болгоод үлдээчихсэн байхгүй. Тэр 20 цэрийг бүгдийг бид нар ингээд нэгтгэхэд ингээд системчлээ харах юм бол ер усын тань мэддэг байгаа нь харагддаг. Бид өөрөлдвөл ертөнцийг тань мэддэг өөр ингэсэн ер усын философитой бид одоо юу гэдэг өрнийн одоо Аристотелыг ч юм уу Платоныг ч юм уу бол одоо хожуу үеийн том сэтгэгчдийг энэ агуу юм байна гэж учргүй багтан бишрээ тэд нарыг даган дуурайх биш бид өөрсдийнхөө оюун санааны одоо дагах мөрдөх ёс зүйн одоо Японы ч юм уу Японы бушуутай ёс мундаг байна гэдэг тэрийг дагах биш бидэнд өөр ингэсэн тийм том үнэт зүйл байна өвгөмс онцгой юм байна гэдгээ бид мэдэрхэн чухал тэр өөрөө бид нарын үнц нь бид нарын өөртөө итгэлтэй байх өөрийгөө одоо юу гэдэг толгой дээгүүр байх энэний гол шалтгаан болж байгаа нэгдүгürt хоёрдугаар тэр нуус төвчөг одоо сая би зөвхөн Борчи Тэмүүж хоёрын харьцааны асуудлыг ярьлаа шүү дээ. Нуус төвчөн дээр ийм ёс зүйн маш олон кодууд бай. Тэгээд Чингис хаан бол бидний оюун санаа зүгээр Монгол улсыг Монгол үндэстний эцэг төдийгүй бидний оюун санааны гол тулгуур байхгүй Чингис хаан гэдэг бол. Бид нар Чингис хаанаа айл болгон залаад айл болгон одоо хүндэтгэж сахих нь зүй хэрэг. Гэхдээ хамгийн илүү сахих зүйл бол тэр хүний зарчмыг өнөөдөр амьдрал дээр хэрэгжүүлэх нь байна. Зүгээр Чингис хааныг одоо тэр бурхан шиг
шүтэд байхаас илүүгээр бурханчлаад байх биш. Хурцлаад байхаас биш харин Хүншүүлээд тэр хүний амьдралдаа барьж исэн үндсэн суур цөөхөн гэдэг зарчмууд тэр зарчмыг бид нар одоо хүн болгон залуу хүн болгон ялангуяа боловсролын систем тэрийг маш сайн тайлбарлаж ойлгуулчих хэрэгтэй байна. Урлаг утга зохиолчсон тэрийг маш сайн үзүүлчих хэрэгтэй байна. Одоо жишээлбэл манайд улс төрд юу дутуу байдаг гэж Чингис хааны маш үндсэн одоо нэг гол бардаг зарчим манайд үн цаг үед маш их өгүүлэгддэг байхгүй юу. Жишээлбэл Чингис хааны зарчим гайтай болвол шадрыгаас шантал суугаа, гавьяатай болвол дайснаас шаган суугаа гэж. Энэ шудраг ёсны хамгийн чухал зарчим байхгүй юу. Өнөөдөр бид нэрээ доройтой дөрөвтөр энэ зарчим яг эсрэгээр хийдэг. Нэг намынх болвол гайтай байсан ч буруугүй. Буруутай байсан ч буруугүй. Нэг нутгийнх, нэг жалгынх болвол буруутай байсан ч буруугүй. Нэг бүлэглэлийнх болвол үгүй болвол тэр хүнээс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг авчихсан болвол тэр хүн одоо томлоо үрчин байсан ч гэсэн авилгач байсан ч буруугүй. Энэ өөрөө бид нарын өнөөдөр сул дорой байгаагийн хөгжлөг байгаа нэг үндсэн шалтгаан байхгүй юу. Дахиад хэлье. Гайтай болвол шадрагаас шантал суугаа гэж штэ. Шантал нь гэхээр одоо яг шийтгэл гэсэн үг. Шийтгэл гэсэн. Шийтгэл гэсэн. Яг тэр зүй ёсны тэр юуг нь өглөх гэсэн үг. Хүртэх ёстой зүйл нь. Гавьяа байгуулах юм бол тэр дайсан байсан ч бид нар тэр гавьяаг нь бид үргэлжих ёстой. Энэ чинь эрүүл баг. Энэ чинь оршин амьдрахын тэр дондоо төр тус оршин амьдрах, ард түмэн оршин амьдрахын нийт хамтлаг оршин амьдрахын гол тулгуур зарчим байна шүү дээ. Ийм алдагдаад ирэхээр л тэгэл талцаал, хагаралдаал, хоорондоо янз бүрийн болол тэгэл хувааж идэл, хууль бус юм болол ингээл хөгжлийнхаа хамаг нөөцийг одоо хөгжлийн гал тэрэг байлаа гэдэг гал тэрэгнийхээ шатхуй нэг хувааж аваад хуваа зарж байгаа л адилхан болчихж байгаа юм. Тэгээд Чингис хааны шиг олон суурь зарчмууд байгаа шүү дээ. Тэрийг байдахтаа бид нар яах хэрэгтэй. Тэгээд энэ монголчуудын ёс суртахууны үнэт зүйлийг бол бид нар дахин эргэж харж явах хэрэгтэй. Тэр монголчуудын ёс суртахууны үнэт зүйл гэдэг бол тэр зүгээр нэг одоо хоосон догматизм биш. Оршихуйн зүй тогтлыг тань мэдсэн их том философи төр суурилсан байгаа учраас илүү хүчтэй бидэж шүү дээ. Тэгээ илүү амьдрал дээр зүй тогтол үр дүнгууд нь гараад өвчин тий. Энергийн түвшинд яригдах гэдэг шүү дээ. Бүр илүү физикээс халиад. За, эрхэм мөндөд сонсогчтой үзэгчтэй Хөтөнгөр подкаст энэ удаагийн дугаараараа зохиолч сэтгүүлч Намжимэд ахыгаа урьж оролцууллаа. Ингээд ямар ч гэсэн халуун ярина өрнүүлсэн Намжимэд ахтай талархлаа. За та бүдтэй хөтлөгч Тэнгис хамт байлаа. Тэгээ ерөнхийдөө бид хоёр бол үргэлжлүүлээд бас та бүдийнхаа санал хүсэлтийн дагуу гой мэдлэг үнд зүйлийг олгосон олон дугаарууд хийх болно гэж бодож байна. Анхаарланд улсын явдалд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За талархлаа.